үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучны холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцаат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Талын сэлэг хэсгэрч хурдан хүлгийн туурайн төвөргөн зураатах хүү долоо удагт Монголын адуучдын шилдэгүүд нэгэн дор хуран чууллаа. Баян хонгор аймгийн Галууд сумын уугуул адуу маллаж Монгол ахуйгаа дээдэлж явсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамжинжавын гомжуу ваксны нэрмжит Монгол улсын авраг шалруулах адуучин тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн Монгол адуу, Монгол хүний нүүдэлчин ахуй, адуучин хүний хөдөлмөр ур чадварыг олон нийтэд таниулсан онцгой үйл явдал болсон юм. Хүү долоо удгийн дэнжид уургын хувь салхилж, бугуулын үзүр сунан сунгаж Монгол эрен авхаалсан ба адуу малах арга ухаанаар өрсөлдөн. Энэ бол зүгээр нэг тэмцээн биш, өвгдөөс өвлөгдөж, үеэс үед уламжлагдаж ирсэн Монгол адуучны эрдэм ухаан хиймэр омогшлын илэрхийлэл юм. Өнөө цагийн дэлхий даяаршиж, хот суурин газар тэлж буй энэ үед Монгол хүн морио унаж, адууга маллаж, үндэсний өв соёлоо дээдэлж авч яваа Монгол үндэсний дархлаа билээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг энэ хүүлсийн цаана нэгэн адуучин аавын захиас үр хүүхдүүдтэй өвлүүлсэн Монгол ахуйгаа гэсэн сэтгэл бий. Адуу молсон аавын хүү төр түшиж адуучин дүмний өв соёлыг төрийн бодлоготой холбохыг зорж яваа. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын зандан шатар нь аавынхаа нэрмжит засгийн авраг шалрал адуучин тэмцээнийг дэмжиж адуучин төмнийхээ дунд энэ хүү үргэлжлүүлж байгаа нь эцгийнхээ хөдөлмөр адуучин хүний амьдрал Монгол ахуйгаа эргэмлэн дээдэлж буй илэрхийлэл юм. Адууны амьдралыг мэддэг хүн адуучдын жаргал зовлон ойлгоно. Адуучны хөдөлмөрийг мэддэг хүн түүний үн цэнийг төрд хүргэж чадна. Тиймээс адуучуу хүний хөдөлмөрийг үнэлэх, эрх ашигыг хамгаалах, залуу үед адуу маллах эрдэм ухааныг өвлүүлэх, Монгол адууны үн цэнийг өсгөх, адуучдыг төрийн бодлогын төвшөнд дэмжих цаг нь нэгэнд иржээ. Монгол адууг хамгаалах, Монгол адуучныг дэмжих, Монголын нүүдлийн соёлыг хойч үед өвлүүлэх их үйлс юм. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцсон нэг Монгол төрийн бүс байгууллагын тэргүүн Гомжовын зандан шатар, Монголын адуучдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, үндэсний давхар даатгал хувьцаат компаниар хамтран ажиллаж адуучин төмнийхээ ур чадвар, хөдөлмөрийг үнэлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хөв нэмэр орууллаа. 21 аймаг 9 дүүргээ шалгарсан шилдэг адуучид энэ цугласан энэ тэмцээний цар хүрээ үн цэнийг илтгэлээ. Адууны туурайнд Монголын түүх бий, адуучдын гарт Монголын өв соёл бий, адуучин төмөнд Монголын ирээдүй бий. Энэхүү Баян хонгор аймгийн Галууд сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамжинжавын гомжуу ваксны нэрмжит Монгол улсын авраг шалруулах адуучин тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Эрхэм зочдоо
Ямрын тэргүүн сарын бэлэг цайн энэ өдөр үе мандлын хөөнө зүлг ногоон дэвжэнд газрын шилдэг адуучт маань ийхүү хорон чуулж Осын аварга шалгаруулахад ийхүү бэлэн боллоо. Ардын их цэнгэл нь адуун тэргэл өдрөө. Алгхан хуарлаг адуучт нь тал нутгийн үцгэлэн Монголын хөх тэнгэр нь үүлэн дор хуртай Мортон түмний цэнгэл нь түмэн ихийн төрлөгтэй. Харин одоо ийхүү өндөглөлийн тайзнаа аварга шалгаруулах адуучин тэмцээнд хүрэлцэн ирсэн эрхэм зочдыг өрн залхтаа таатай байна. Ингээ та бүхний өмнө Монгол улсын 12, 13 дахь их хурлын дарга 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан шатар таныг тайзнаа хүндэтгүүрье. Мөн энэхүү тайзнаа Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат малчин Монгол улсын тод манлаа уяаж 20 дугаар зууны манлай хүлэгч Данзан ямын даваа хүү таныг хүндэтгэн өрье. Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат тамирчин дархан авраг гэлэг жамцын өсөх баяр таныг мөн урьж байна. Монгол улсын тод манлаа уяаж Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Балдоржийн баяр дорж таныг хүндэтгэн өрье. Мөн энэхүү тайзнаа Монгол улсын тод манлаа уяаж Завхан аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Дайдын хүүгийн баяраа таныг урьж байна. Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөнх баяр таныг хүндэтгэн өрье. Мөн энэхүү тайзнаа Халимаг улсын ардын түүж Баатуу овгийн цагаан зам таныг хүндэтгэлтэйгээр урин залж байна. Үндэсний давхар даатгал компани гүйцэтгэх захирал Бадмөнхийн Жавхланд таныг хүндэтгэн урьж байна. Нэг Монгол байгууллагын тэргүүлэгч доктор профессор Авир Мэдийн Бат сайхан таныг энэхүү хүндэтгэлийн тайзнаа урин залж байна. За ингээд өнөөдрийн улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг нээж өгөлнө хэмээн хэм та бүхнийхээ өмнө Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөнх баярыг урьж байна. За би ямар сүргэрэн сайхан намарч байна уу. За өнөөдөр хүү мандлын торгон ногоо дэмжээн дээрээ 2026 оны Монгол улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнээ зохион байгуулж байгаадаа баяртай байна. 2022 оноос хойш Монголын хорныг Морьтны өв соёлыгээс түгээн дэвшүүлэх гээд Монголын хорны дөрвөн зүг 8 зохист зорин гарч байлаа. Энэ Морьтны өв соёл бол үнэхээр одоо Монгол төмний хийх ёстой үйл хэрэг. Монголчууд энэ морин дэлгэн дээрээсээ дэлхийн талыг эзэлж байсан Монгол хүн морио унаа явхаараа морио уяхаараа хиймэр султан сэргэж аз жаргалыг эндээс мэдэрдэг. Энэ сайхан бидэнд заягдсан энэ Монгол адууга молор эрдэнэ өсгөн өржүүлж хайрлан хамгаалж одоо энэ даяарчилж байгаа нийгэмд бид нар өөрсдөө одоо сурган гаршуулж энэ өв соёлоороо бас наадах ёстой. Дэлхийн бусад орнуудаас ондооших зүйл бол энэ Монгол адуу энэ Монгол өв уламжил. Тэгээ одоо 4 жил 5 жил явсан үр дүн маань үнэхээр бас ажиллаа болж энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн ивэ дотор адуучдынхаа зөвлөгөөнийг бас Монголын морин спорт уяачдын холбоотой хамтарч зохион байгууллаа. За мөн дээрээс нь улсын 3 бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээнийг Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан шатар даргатайгаа хамтарч зохион байгууллаа. Энэ ажил үнэхээр үр дүнтэй болж аймагуудын дарга нар зааяр нь одоо төр засгийн бодлогод манай адуучдын бодлого адуучдыг бас үнэлэх ажил байх ёстой. Энэ зүйлийг манай Гомбожовын Зандан шатар дарга маань хийж байна. Тэгээд энэ сайхан өв соёлыг бас дэмжин оролцож байгаа бүх хүмүүстээ баярлсан талснаа илэрхийлье. Монголын минь цэлгэр уудан тал нутагт уурга барьсан буула барьсан адуучд маань Монгол их орнд урам зоригтой амьдарч энэ өв соёлоор сайхан наадаж Монгол орноос эзэнтэй байх ажлыг хийх юм аа. Тэгээд өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин оролцож байгаа бүх хүмүүстээ бас баярлсан талснаа илэрхийлье. За тэгээд өнөөдрийн тэмцээн уралдаан шудраг сайхан өрөлцөж 2026 оны Монгол улсын аварга адуучин шудраг сайхан дөрөг болтгой гэж ерөөл өргөё. За манай Монголын адуучдын холбооны сүрэ байдаг. Мориндоо хайртай хүн
эх орондоо хайртай гэдэг. За монголчуудаа морин уния. За баярлалаа. Баяр хүргэе. Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөнх баяртаа уухан төрөлгөөр баяр хүргэе. Адуучдаа нэгтгэж улам сайхан цог залбоотой байлгах энэ сайхан ажлуудыг зохион байгуулж байгаа адуучдын холбоонд амжилт хүсье. Харин одоо та бүхний өмнө 34 дахь ерөнхий сайд Гомбожовын Зандан шитэр танд микрофоныг шилжүүлье. Өнөөдрийн тэмцээнийг албан ёсоор нээж өгнө. За эрхэм мөндөд адуучууд Монгол ахын дүүс та бүхэндээ намрын тэргүүн сарын шинийн дөрөвний нарлаг сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд энэ жил бол Монголын адууны түүхэн өв соёлын хувьд бол түүхэн онцлог жил болж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол улсын засгийн газар хэрэгжүүлж нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн адууны өдрийг Монгол улсын санаачлагаар дэлхийдээр зарлан тоглосон. Монгол улс бол адууны унгар нутаг юм а гэдэг ийм дэлхийд зарласан ийм сайхан жил болж байна. Адуучдын зөвлөгөөнөө сайхан зохион байгууллаа. Адуучдын зөвлөгөөнийг санаачилж анханаас нь хөөцөлдсөн хүмүүс бол бас манай даваа хүүга Хөдөлмөрийн Баатар алдарт адуучин Тод Монлаа даваа хүү ах маань санаачлаа. Мөнх хоёр маань санаачлаа дэмжээд энэ жил адуучдын зөвлөгөөнөө сайхан зохион байгууллаа. Энэ сайхан хүү 7 удагт 15,000 адуучдын жагсаал болсон нь бол дэлхийд байхгүй том жагсаал болсон. Магадгүй Гиннесийн номонд бүртгэгдэх баг. Дэлхийн өөр хаан ч гэсэн ийм том адуучдын жагсаал болж ирснийг хараагүй. Тэнгэрийн хөлөг морио төрийн сүлдэндээ залсан цорын ганц ард түмэн монголчууд морин хурын игшгээр хорвоогийн бүхэнгийг багтаадаг цорын ганц үндэстэн монголчууд. Тийм учраас адуучдын баяр бол Монгол эрчүүдийн баяр төдийгүй бас ураг бодом аав ээжээ алдарчулж байгаа баяр төдийгүй Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, ондоошил, омгшил, бахархлын хамгийн тод бэлэг тэмдэг илэрхийлэн Монгол адуучин юм. Адуучингүй бол адуугүй. Тийм учраас адуучдынхаа эрх зэрэг авхаалч самбаа энэ жавха ирэмгийн ур чадварыг алдарчулж энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь том утгаараа бол Монголын хөдөг Монгол эх орноо эзэнтэй байлгаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл Монголын хөдөг эзэнтэй байлгаж Монголын нүүдлийн соёл иргэншлийн амин сүнсийг авч яваа хүмүүс бол Монгол адуучид. Ийм учраас адуучдаараа бахархаж тэднийг алдаршуулах нь энэ адуучдын тэмцээний нэг зорилго юм. Ингэжээж Монгол үндэстэн дангаараа орчин тогтнож чадна. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдал батгаажиж чадна. Ийм учраас бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн адууны соёлоо авч яваа адуучид та бүхнээрээ монголчууд бүгдээрээ бахарх учиртай морио хараад омгчдгоо монгол хүн гэж үгүй. Ийм ч учраас манай мөнх хоёрын хэлснээр адуунд хайртай хүн их орондоо хайртай байдаг гэдэг бол монгол хүний унган язгуур чанар. Ийм ч учраас жилээс жилд адуучдын баяр маань адуучдын тэмцээн маань өргөн дэлгэр сайхан болж байна. Ирэх жилүүдэд улам өргөжөндөлж улам олон адуучид баг сумын аваргаас ихсүүлээд аймаг бүсийн аварга тэгээ улсын аварга маань илүү өндөр чансаатай өргөн оролцоотой болно гэдэгт итгэж байгаа. Ингээд бүх аймгаа төлөөлж ирсэн эрхлэг зоригтой, ирэмгийн чадaltaй, авхаалчтай, эрх мөндөд адуучидтай өндөр амжилт хүсье. Тэмцээндээ сайхан оролцож бүгдээрээ эд хаваа харуулна гэдэгт итгэлтэй байна. Гадаад дотоодын олон жуулчд ирсэн байна. За бас ирчүүдээсээ дутхгүй эмэгтэйчүүд маань монголжингоо нар маань туг сүлжиж монгол эмэгтэй хүний мандахаас эзний энэ их оронч сайхан өдөө орон нутгийнхаа жинхэнэ одоо хазаргоо бүсгүүчүүдийн маань эд хавыг бас харуулж байгаа. Бүсгүүчүүдээрээ бахархаж जैन та бүхэндээ бас өндөр амжилт хүсье өрөөё. За ингээд энэ тэмцээн маань шодрог сайхан болж өндөр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа ерний адууны төлөө бит 2022 онд анх уулзаал улсын аварга хамт хийндэ гэж одоо ерөөж байсан ерөөд биелж байгаа манай адуучдын холбооны тэргүүн мөнх баяртаа замун энийг одоо анх санаачилж энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа манай хөдөлмөрийн адуучин Хөдөлмөрийн Баатарын холбооны тэргүүн гэж хэлж болох одоо Тод Монлаа алдарт Данзан нэмийн
даваахуу бахта. За бас энэ тэмцээнийг бас энэ жилээс хамтран зохион байгуулж идэвхтэй хамтран оролцохоор илэрхийлсэн Монголын Уяачдын холбооны тэргүүн давагдорж явах. За мөн баяр дорж ерөнхий нэрэмжгийн дарга Баяраа нартаа. За Монгол бөхчүүдтэй манай Өсгөө авраг Батэрдэн авраг хоёр маань эхнээс нь дэмжиж энэ тэмцээнүүдэд бүсийн аврагууд идэвхтэй оролцсон. Энийг дэмжиж оролцож байгаа бүх монголчуудаа зорин ирсэн гадаадын зочидтой бүгдэнд нь халуун баяр хүргье. 20 дугаар зууны Монголын соён гэгэрүүлэгч Цэндийн дамжин сүрэн гиншүүлэг 20 дугаар зууны Монголын хөгжмийн зохиолч ардын жүжигчин Лувсан жамбын мөрд орж бэлгийн дамжин сүрэн нарын хөгжим Монгол улсын төрийн дуулал гიშгэлнэ. Тэргүүн зэргийн Чингис хаан одонд тэнцэгчдийн жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим. Эг сайхан орны минь тэнгэрийн тамга элгэн олон түмний минь зөрөхний онг зөрөх дүүгдээдс минь дуулган дээр мандсан хурмс зөрөх төрөдмын минь магнай дээр мандсан хөрс шижралтан соён бод ширмэл торгон үзэмжид Монгол төрийн далбаа Монгол улс минь мандан бадартваа хураа хураа. Баярлалаа. Одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Болчин Монгол улсын тод мандаа уяач 20 дугаар зууны мандаа хүлэгч Данзан Нямын даваахүү үг хэлнэ. За эрхэм хүндэт их Монгол улсын маань голомтны их адууцсан малчин та бүдийнхэн энэ өдрийн амар уулыг айлтгая. За манай Монгол улс гэдэг дэлхийн бүх орон төрийн сүлдэндээ өөр юм байхад ганцхан манай Монгол орн төрийнхөө сүлдэнд ороо залсан байдаг. Энэ үгээр агуу юм а гэдгийг би ойлгодгийг. Энэ яагаад гэвэл дэлхийн талыг энэ Монгол адуугаараа эзэлж их том үйл үргийг ухаалаг ард түмэн ихсгээ түнгүүд маань үеийн үед өрийн урд бидэрт үлдээсэн бол үгүй санддаг. Мөн дээр нь Монгол адуу шиг хичнээн мянган километр газраас гүйдэг адуу юм байдгүй санагддаг юм а. Энэ бүгд ингэж их агуу үйл хэргийг бүтээсний хувьд энэний өмнө одоо бас 13 мянган мороор жагсаал хийлээ. Гэнсэном бичүүллээ. Тэр дэлхийн нарыг хамгаалсан адуу бид бүгдийг бөгнүүлээд энэ жил Сэгэлэг ерөнхийлөгч маань Монголд дэлхийн адууны олимпик хийлээ. Энэ үгдийг үсэж байгаа бид нар яасаа цаавс вэ? Яаж энэ үе төрвөө? Гэдэгт би сандлаг. Мөн одоо дээр нь энэ адуун сүргээ маллах, адуун сүргээ авч явах, эмнэг тогтсын өнөөж энэ агуу хэрэгт энэ уран уурагч, уран бугуйлчийн тэмцээн явуулдаг гэдэг чинь бас нэгэн дөрөгийн чангалж өгөх гэсэн санддаг. 1988 онд анхудаа сансын сүрэгч сайн цог манай морин спортын холбооны ерөнхий бичгийн дараа даваад ирж энэ төр хамтарч Монгол улсад анхан Булган аймгийн Монгол уран уурагч, уран бугуйлч одоо Булгарын тэмцээг анхудаа явуулсан юм. Түүнээс хойш 90 оноос хойш энэ тасарсан. Тэгтэл энэ хэдэн жилийн өмнө одоо энэ хүүхэд энэ сайхан үйл хэргийг бүтээж ингэж одоо гаргаж энэ тэмцээнийг явуулж гоод энэ хүүхэд
холбооны ерөнхий шүүдээ болон энийг дэмждэг та бүдний ухаалаг сайхан санаанд зөвөртөнд би баяр хүргье гэж хэлмээр байна. За тэгээд та нартай уртасаж удаан жагд сайн сайхныг хүсье. Монголын маань хөгдөнгөт морин эрдний алтан туурын бунтаас мөнхөд бид нар байлгыг байхын ерөөл дэвшүүлье. Баярлалаа та бүдтэй. Энэхүү 2026 оны Монгол улсын аврах шалралт хатуучин нэмзэний эхний ядуучин болох хан энтийн руу бурхан олдон хайрхан их Монголын үлгийн нутаг алдар дуурлаг нарс их хатдын үлгийн нутгаас 2025 оны Энтийн аймгийн аврах хатуучин Монголын жавхлан баяр гарч ирж байна. За хонгор мартай уургад шүүрэ шүүрнэ. За 2025 онд Энтийн аймгийн аврах шалралт хатуучин нэмзэнэ төрүүлж аймгийн аврах хатуучин болж өнөөдөр Монгол улсын аврах шалралт хатуучин нэмзэнд оролцож байна. За уургад шүүрэ хоёулгын шүүрээд авсан. За өөрийнхөө уургийг хонгор барьтай зорж ирсэн байна. За дуучдын холбоон дэргүүн Ганбаатарын соёл сайхан дэргүүн ирсэн байгаа гэсэн. За мөртөө журнага залаг барь гарсан. За талаг барыг ямар төршлөггүй оруулж ба. За уургалаад уургаа дэше өлгсөн байж тээ. За энэ л одоо буруу болж байгаа шүү байна. За олон дэмцээ авралданд явж ажил одоо төршлөг суун да. За дараагийн дуучин болох за өнөөдрийн дэмцээ авралданд 2 хүн адуун сүрэг оруулж байгаа. За хан дүүргээс уран дуухан эзтэй уургийг сайхан залгадаг уран цэцэн хоолойтой сумын аврагад дуучин Жамлын ган эрдэнэ гарч ирж байна. Асал энэ сэтгэл юм а 2 өдрийн дотор адуугаа хомж адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлж байна. За амжилтаас нь дурдах юм бол сумын аврагт 1 удаа тэргүүн байр, 1 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар байр, аймгийн аврагт 2022 онд тусгай байр, 2025 оны аймгийн бүсийн хүрэл медаль, 2026 оны хан улдүүргийн дүүргийн аврах шалралт хатуучин нэмзэнд хүрэл медаль авсан. За Зэлэнг аймгийн Мандал сумнаа болдог Мартны гоёл нааданд төрүүлжээсэн. Мартны журнаар байлуу алаг марин гарч ирсэн. Алдж байна. За энэ байлуу алаг мар бол үнэхээр энэ зүрх томтой. Сайхан мар. За Монголын нийт одоо адуучдын одоо байлуу алаг марыг бүгд мэддэг болсон. Явган шундар 2 мар гарсан өөрөө урагшаа гитрхий тулжгүйгээд тулаад алдчихж байна. Эхийн бол бөөн цагаан нур их бүгд хайрхалар нутагтай Баян хонгор аймгийн Хүрээн марал сумын ариат аймгийн аврагад дуучин болдын үнэн төгс гарч ирж байна. За 2025 онд сумын аврагтаа дөрвүүлээд 2025 оныхаа аймгийн аврагтаа дөрвүүлсэн дуучин за энэ жил Монгол улсын авраг шалралт хатуучин нэмзэнд өөрийн унаг мартайгаа ир зарин ирж оролцож байна. За шүүрээ алдаад морины явдал чигээр орж ирээд уургаа шүүрч байна. За холсон зингэртэх Баян хонгор нутаг бол хатуучин нэмцэнээс сөргөн дэлгэр сайхан зохион байгуулж адуучдын холбоон дэргүүн дэлгэр далаа болсон ажилдаг. За шүүрээ яхарахгүй алдаад уургаа шүүрсэн самартай шүрүүндэр дөрвмөр гарсан
халуумрыг шургуулсан арай алэр нь одоо хаширчууда их л нарийн аягчээсэн алдаж байгаа юм байна. Задаргийн атуучин болох өврийн сайхан хангай нуруу дүшиж орхон голын хөндөй хүйсийн 8 нур хар хором дүүхээр алдартай 9 зүйлбэртсэн 9 зүйл сумаас аймгийн авраг атуучин цогт сайхны давгдэрж оролцож байна. За Монголын атуучдын холбооны дүрмийн дагуу зохион байгуулсан аймаг дараа жил нэг хүнээ улсын авраг шалгуулах атуучин дэмжлэгт оролцуулах эрхтэй байдаг. За давгдэрж тэр ирэхээрээ улсын авраг шалгуулах атуучин дэмжлэнд оролцож байгаа юм байна. За уурууд шүүрэг л дагоогийн шүүрэл бүхэл 9 өнөг авсан байна. За өнгөрсөн жил Монгол улсын авраг шалгуулах атуучин дэмжлэгийг зохион байгуулж, за энэ жил улсын төвийн бүсийн авраг шалгуулах атуучин дэмжлэгийг өөрийн төрсөн нутаг 9 зүйл сумдаар зохион байгуулсан. За Мартай шүрүүн дээр нойллоор явган шүрүүн дээр 2 халуумэр гарсан. Халуумрыг шургуулад уургалсан. За ингээд өврийн сайхан хангай нутгаас оролцож байгаа. Өвөрхөнгай аймгийн 9 зүйл сумрад аймгийн авраг атуучин манлай үлэгч цогт сайхны давгдэрж 18 оноотой болж байна. Ханган хөвчөөрөө нөмрлөж орхон гол алдарт элсэн тасаргаа хөгн тарны улсар нутагтай аймгийн авраг атуучин Пүрэв сүрэнгийн оюун болд гарч иржээ. Задарсан нутаг бол 3 булаг сум. За өнгөрсөн жилийн улсын төвийн бүсийн авраг шалгуулах атуучин тэмцээнд дөрвөлж эрхэн авсан атуучин залуу гарч ирж байна. За үндэсний бөхөр барилдаг сумын занцалтай. За өөрийн унган 2 мартайгаа ирсэн. За шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрж байгаа юм байна. За аймгийн аврагаас 2 медаль, улсын бүсээс 1 алтан медаль, 1 хүрэл медаль авсан. За байлуу алгамар гарч ирсэн. Алдчихлаа. За аюун шүрүүнд олон адуу гарсан үзүүрийн адуу шургуулад цосоож байна. За өөрөө үндэсний бөхөр барилдаг 2 гарын тамир сайтай сумын занцалтай аймгийн аврагтай сайхан оролцогчдоо. За 2022 оноос хойш аймгийн аврагаас медаль авч 2023 онд сумын аврагаас төрүүлж байлаа. За ингээ Пүрэв сүрэнгийн оюун болд 18 оноотой боллоо. За Улаанбаатар хот Багнуур дүүргийн харьяат Багнуур дүүргийн дүүргийн авраг шалгуулах атуучин тэмцээнд 2 удаа тэргүүн байр, 1 удаа мөнгөн медаль авсан. За соёлын яамнаас зохион байгуулдаг нүүдэлчин фестивалд 1 удаа тэргүүн байр, 1 удаа 2 дахь байр шалгарсан Борын Бямсран гарч иржээ. За дөрсөн нутаг бол Ховд аймгийн цэцэг сум Мөс сумын харьяат. За шүүраа шүүрээд уургаа шүүрж байгаа юм байна. За уурган дээр орж ирээд уургимэр сулраад 6 оноотой болсон. За би төхөн удаа ширүүл гарч байна. За Монголын атуучдын холбоо Чансан өндөр атуучин тэмцээнийг зохион байгуулдаг болсон. За 2026 оны Чансан өндөр атуучин тэмцээний шилдэг атуучин болсон. За тэрхүү тэмцээн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд зохион байгуулагдсан. Явган ширүүнээр 2 мөр гарлаа. Аалаг атуг богулцсан. Арай л гоцроод атчихлаа да. За тэр чирэгдэж яваад 3 оноотой боллоо. За нийлбэр оноо 9 оноотой болж байгаа юм байна. За ингээ Борын Бямсран нийлбэр оноо 2 нь тун баг боллоо. За Монголын хорны 21 аймаг 9 дүүргийн шилдэг атуучин залуучууд оролцож байна. Сэлэн бүрэн орхон голын бэлчээр баруун бүрэн хөдөр өрөөний хөвж уулсаар хоймроо чимсэн нутаг Сэлэн сайхан нутгаас Сэлэн аймгийн баруун бүрэн сум яриад 2025 оны Сэлэн аймгийн авраг атуучин Сүхөчрийн Энкамгалан гарч ирж байна. За уургын хонгор барьтай нилэн ширүү явсандаа шүүраа шүүрд морины явдал засаад уурга 2 талдаа сэлэх гэж үзээд за уургын мөр уурган дээр гараад за уурган дээр гიშгээд ерөнхийдөө гулгаад унчиж байна. За тэр саяных тэр адуу хөл алдаад за тэн дээр одоо бас өөрөө хитрхи шунлаа л да. Уурга үзүүр дөрвөн авчий гэж бодоо тонгоосон боловч мортойгоо унаад нойлчлоо. За нөгөө байлаа алаг мар даашаа зүтгэсэн буул арчилсан алдчихлаа. Төрсөн нутаг бол уул усны дэв аажин Улсын аймгийн Түргэн суманд төрсөн. За өнөөдөр тэмцээн уралдаан Сонгой хайрхан дүүрэг Хүйдлээ удагт зохион байгуулагдаж байна. Орхон аймгийн Жаргалан сумын яриад аймгийн авраг атуучин Энкэгийн Баямх гарч иржээ. За 2025 онд аймгийн аврагтаа дөрвөлсөн. За сумын аврагаас 3 медаль авсан атуучин. За амарныхаа зөвлөд тонгоогоод шүүраа шүүрээд нөгөө хартаа сэлгээд уургаа шүүрж байгаа юм байна. За уурган дээр уургын мөр жоохон зогтсаад оноо жоохон багсаад 6 оноотой боллоо. За би түүхэн удаа ширүүл гарч байна.
За би хаа сайхантай. За ер нь уургад шүүрэгтэй. Хүрхгүй байхын зовлон байхгүй. Адуучин. За асал 2 гарын тамир сайтай шуу сайтай айл залуу. Самартай шүрүүнээр нь олон барь гарсан. Буурлалдаг шургуулсан. За өөрөө унсан хэдийч уурга алдаагүй адуугаа зогсоосон. За адуучууны бас лавхаа самбаа адуучууны төвчээр төсвөрийг харуулж байна. Ганц адуу гарсан. Заар урагшаагүй шургуулсан. Эй дэмонэрэ тооцоололдчих юм аа. Говийн удам их нартын улс сүндэрлэж хамрын хийдэр алдартай Дорногов аймгаас Дорногов аймгийн Мандах сумаас 2025 оны Дорногов аймгийн авраг адуучин Алтан баярын давгсүрэн гарч иржээ. Самар сайхан үйдэг сумын алдар туяачаа. Зааваргын марчирын сайхан явлаад шүүрээд нөгөө хөртөөс илгээд уургаа шүүрч байгаа юм байна. Санга адуучин залууч дэр нь уургад шүүрэн дээр оноо алдаж болохгүй. Ер нь одоо энэ хүү дэмцэж спорт болон хөгжиж байна. За Алтан баярын давгсүрэн гэдэг адуучин бол Дорногов аймагт 2025 онд шилдэг нь болсон. Самартай шүүрээр ганц адуу гаргаж өгсөн алдчихлаа. Заав нь Монголын үндэсний олон нийтийн аргадууд телевизийн алтан үнэрний эзэн Алтан баяр гэж одоо сайхан хүн байгаа. Сайн адуучин аав ихөө. Сайн адуучин болж яваа. За Хүлэгбаатар Боорчийн нутаг Хинтээ аймгийн Батнуур сумаас 2025 оны улсын зүүн бүсийн авраг адуучин сумын алдар туяач Монголын үндэсний олон нийтийн аргадууд телевизийн алтан үнэрний эзэн Батцуурын Арсланбаатар гарч иржээ. За Батнуур сум бол талын нүм адуучин дэмжээнийг зохион байгуулж ирсэн. За одоо бол талын дөвргөө гэж тэмцээн уралдааныг зохион байгуулдаг болоод байгаа. За Андлын нутгаас Арсаа буюу Арсланбаатар гарч иржээ. Зааваргын марчирын сайхан явлаа. За шүүрээд нөгөө хартаас илгээд морины явдал засаад малгайгаа нэг засаад уургаа шүүрч байна. За асал түргэн байна да. Адуучууны авхаа самбаа гэдэг бол бас л Монгол эр хүний нэг чимгээ. Адуучин болж төрнө гэдэг бол бас л сайхан ажившаан Монголынхоо цэлгэрүүдэн талнуудад адуугаан хураагаад уурган бариад явж байгаа бол бас л эр хүний жаргал юм аа. За тэр үнэхэрийн одоо сайхан ургалж байна. За нийлбэр оноо 15 гоноттой болж байна. За өнөөдөр Батнуур сумаас олон хүмүүс ирчихсэн. Үзэж байгаа харагдсан. За явган шүрүүнээр 3 мөр гарсан урагшаагүйгээ шургуулсан. Дутчлаа. За адуу яаж гарч ирж байна? Хаана очиж уургалах уу гэж бүхэл ямиг нарийн тооцоолж иж уургалж байгаа. Алтай давдан богдын сүрлэг оргилоос мөнх цаст мөнх хайрхан нутаг ховд дэлүүн зингэр голуудын үлгийн нутаг Баян үлгийн аймгаас 2026 оны аймгийн авраг адуучин Хунгааны Адибек гарч ирж байна. За Баян үлгийн аймаг маань адуучдын холбоотой болж энэ жил аймгийн авраг шалрал адуучин дэмжээнэ зохион байгуулж төрүүлсэн адуучнаа Монгол улсын авраг шалрал адуучин дэмжээнд оролцуулж байна. За энэ жил Баян үлгийн аймгаас 2 тамирчин улсын аврагт оролцож байна. За энэ жилийн Монгол улсын авраг шалрал адуучин дэмжээнийг Баян хонгор аймгийн Галуу сумыраад за Монгол улсын Хөлбөрийн Баатар Дамжинжавын Гомжуу багсны нэрмжид болгон зохион байгуулж байна. За 3 оноотой мөртөө шургуулах нь ер нь бага оноо штэ. Их л хариуцлагатай анхааралтай байж л оноо авчиж явган шургуулна. Төө шүрүүнээр 2 мөр гарсан бугуулсан уурган мөрөө явуулсан дутчлаа. Хангай нуруу түшиж тамирын гол цалгиж алдарт тайхар жолоо тэрхэн цагаан нураар алдартай арын цагаан хангай нутгийн аймгийн авраг адуучин Гэндан дамбын дорцрон гарч иржээ. За адуутай харигтай хотонд нутгийн адуучин зааврын марчир нь хоёр орж ирлээ. Морины зөвлөлт тонгоогоод шүүрээд шүүртайгаар уурга шүүрэх болтой. Зааваргийнхаа урдаа шүүрээд 6 оноотой болж байгаа юм байна. Мөртөө шүрүүнээр нь 2 мөр гарсан. За хажуу талаас нь хүн шахаж өгөхгүй дээ. Алдаж байна. Уургатай хүн хажуу талд нь зогссон болчтой ярин нарийн гарахаар байлаа. Явган шүрүүнээр нь 2 мөр гарсан. Явччаад уургалцсан. За шахалт тутсан болоо да. Цул уурга алдаж байна. За сумын аврагтаа 2025 онд 5 дугаар байрт ороод 2025 онд аймгийн аврагтаа төрүүлсэн. Хэрлэнгийн хөдөө арал тоон хаархан гүмбэр дээр дутагтай 2025 оны Монгол улсын авраг адуучин Доржүрийн Сумья сүх гарч ирж байна. Улсын авраг шалралт адуучин тэмцээнд төрүүлсэн адуучин залуу дараа жилийнхээ Монгол улсын авраг шалралт адуучин тэмцээнд оролцох эрхтэй байдаг. За ингээд Доржүрийн Сумья сүх гарч ирлээ. За улсад чансаагаар 2 дээр бичигдэж байгаа адуучаа. За өнгөрсөн жил яг энэ дэвжэн дээр нийслэлийн авраг шалралт адуучин тэмцээнд
төрүүлж байлаа. Зааврын унган хэрмэртэй ирсэн ташуура шүүрээд нөгөө хартаа сэлгээд уургаа шүүрч байгаа юм байна. Аймгийн аврагаас хүрэл медаль аймгийн бүстэй дөрүүлж исэн сумын авта 2 жил дараалан дөрүүлсэн сар шүүр ургыг нь шүүрээд авлаа. За өвөн аймгийн алдар туяач намсраа жов гэж сайхан борол байсан. Заавартай ширүүнээр халуун мэр гарсан халуун мэрийг эргүүлээд бүхэл хэсэг нь авч байна. Ер нь одоо нарийн шахуул зураар нь уургалаад. За гол нь одоо их хараатай уурганы хувь хаагур орж байгаа их хардаг. Тийм л онцлогтой адуучин. За ингээд 15 гоноттой болж байгаа юм байна. Явган ширүүн дээр нөгөө жамблын ангирдны байлуу алагмар гарсан байлуу алагмарыг за та чихний хараар орсон болчтой ер нь татхаар байлаа. За энэ байлуу алагмар бол ер нь л одоос л чигээрээ нэвтгэн туулдаг. За усал ингээд сайн адуучин залуу ойрхон зайд татж ижил эргүүлэндээ жоохон яваад өнгөрөх юм бол тэгээд тэр жигтэй ургаалдана. За үгнийх нарийн орсон тэгээд арай л боломгүй байлаа. Богдхан уулын өвөрвөл туулгол гориг төрөлжийн нутаг төв сайхан нутгаас Төв аймгийн Цээл сумэрд 2025 оны Төв сайхан нутгийн аймгийн аврагад дуучин Шимтгийн ган тогтох гарч иржээ. За Төв сайхан нутгийн ерөнхий залуучууд энэ жил сайн байгаа. За үндэсний 8 дахь их нааданд залуучууд нь сайхан оролцож багийн дүнгээр Төв сайхан нутгийн адуучд тэргүүлсэн. За алагмартай явсан шүүраа шүүрээд нөгөө хортоос ирэхэд уургаа шүүрлээ. За харин уургад шүүргээр нь төвгүй шүүрдэг. За харин онцлон гэх юм бол 2 гарын тамир сайтай, суур сайтай адуучин. За ингээд уургад шүүргээр нь цэвэрхэн шүүрдэг. Цэл авахастай самбаатай адуучин. За олон адуу дундаас сорчлноо. Алдчихлаа. За уургах боломжтой байсан тэгээд адуучны нарийн ухаан цэл хараа шаардж байгаа. Уул усны дэваачин улс нуурын цэнхэр мандал харьхаа түргний Сүрлэг улсын нутгаас Улс аймгийн Өлгийн сумын яриад 2026 оны аймгийн аврагад дуучин Баатрийн мөнгөний шагаа гарч ирж байна. За Улс аймгийн адуучин залуучууд Монголын хооронд асал сайн байгаа. За олон сайн бугуучдын дундаас мөнгөний шагаа падран гарч ирж улсын аврагт оролцож байна. Ташуура шүүрээд мөрний явдал ханараад уургаа шүүрч байна. За ташуура шүүрэхдээ жоохон мөрний явдал алдаад налаа тонгоочгсон. Самарны явдал тэрхэн дэндээс саал уургаж үүрээд 6 оноотой боллоо. Самартай ширгүүндэр нь хурдан мөр гарсан угуул ямараа явуулсан дутчлаа. Ховд аймгийн Буян сумын яриад Тунгалаг Бинтар нутагтдаг Будан буурламартай Монгол улсын аврагад дуучин Бат сайхны Дөл 2 аврагын Милалга нааданд өнгөрсөн жил төрүүлж байлаа. За унгаагаад өөрөө алдчих юм да. Сайн гэж чирэгдэж яваад нэг 3 оноо аваад үндсэндээ 9 оноотой болж байгаа юм байна. За би түүхэн удаашруул харж байна. За энэ дээр ладуучууны анхаарал сарничсан. За энэ дээр ташаалдаа тогсоосон бол хойноос нь дагаж очиод буудын салах боломжтой байдаг. Монгол орны зүүн хязгаар Минингийн удам тал, Бөөр нуурын Сэнхэр мандал, Халах гол, Харилан голын хөвөөгөр нутагтай. За Дорнод аймгийн Булган сумын яриад 2026 оны аймгийн аврагад дуучин заавал үндэсний 8 дахь наадмын сорилго наадмандаа бас төрүүлсэн. За энэ жил үндэсний 8 дахь наадмын уурганы төрөлд хүрэл медаль авсан Эквадорын уран тогтохтоор гарч ирсэн. Ташуура шүүрээд нөгөө хартаас илгээд уургаа шүүрч байгаа юм байна. За агтан нүрээд хүлэгч ирсэн наадам за шилийн үлийн нутаг шилийн богд хайрхан дээр мөн адил очиж төрүүлж байсан. За ураатай уран чадварлаг давтуучдыг хараа шарын голор нутагтай Дархан уул аймгийн 2025 оны аймгийн авраг ширүүр давтуучид дэмжээнд 2 дугаар байр шалгарсан Бямб сүрэнгийн Бямбд орж гарч ирж байна. За өнгөрсөн жил аймгийн авраг давтууч нар зам биш төрүүлж ирэхэн авсан. За зам биш оролцох боломжгүй болсон учраас за дараагийн давтуучин оролцох хэрэгтэй байдаг. За ингээ Бямбд орж боломж өгчтэй уургаа шүүрлээ. За бас л гоё шүүрж байна. Дүүрэн 9 оноотой олсон. Мөртэй ширүүнээр олон мөр гарсан. Олон адуу дундаас орчлаад үзүүрийн адуу шургуулад за одоо зогсоож хэрэгтэй. Уургын мөрөө суулгана. За одоо ярина тунал хэцүү байна да. Уургаа алдаж болохоор байна. За тэр 2 гарын тамир сайтай уургын мөр дагаж залгаад идэг. За энэ л одоо боломжтой штэ. Уурныхаа үзүүр дээрээ сатгсан байсан. Тэгэл 2 гар л базж байна да. Ийм л адуучид Монголын хорноо эзэндээ байлгаж за энэ өв соёлыг
хадгалж яваа хүмүүс. За Монголын адуучдын албаны энэ сайхан залуучуудаа Монголын хорон даяараа сурчилж байгаад тойлын их баяртай байдаг. За явган шургуун дээр 9 ав болохоор бас л олон итүү гарсан дундаас нь суугалсан ургаалтчлаа. 10 дамгнаттай болчлоо. Талын дундаас алтан өвөө сүрлэг харагдаж Гангануурын мандал Шилэн богдын өлгийн нутгаас 2025 оны Сүхбаатар аймгийн аврагт дуучин Гамбалдын Дорд самбуу гарч иржээ. За дэшүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургын мөрний явдал цацаад уургаа шүүрч байна. За Шилийн өлийн нутаг Шилэн богд хайрхнаас орин ирж оролцож байгаа дуучин ямар ч хэсэн уургад шүүрэн дээр бүхэл 9 өнөө аваад дэшээ гарч ирж байна. Замартай шүүрэн дээр бугуултанда 2 мөр гарсан уургын мөрөө явуулсан. За ямар ч хэсэн бугуулсан. За бугуулын мөрөө хойноос нь залгнаа. Бугуулаа алдаж болох алдгал юм бол ойл чинь. За хашаан дээр тулаад очих юм бол нэг наав нь алдчихлаа. Хөвсгөлэн хөгсөвд саяаны сүрлэг улсаар хүрээлэгдсэн эг дэлгэр мөрөнгийн хөвөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ариат 2026 оны аймгийн аврагт дуучин Энквадрын өсгөөр гарч иржээ. Зааврын мөрөө явуулсан дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрсэн. Заавргаа авчих хэрэгтэй. Морины ховлдоо оруулчих заавргаа алдчихлаа. За 2026 оны улсын төвийн бүсийн авраг шийдвэрлэл хатуучны тэмцээнд 3 дугаар байр шилгараад за дараахан аймгийн автаа дөрвүүлээд эрхэн аваад оролцож байна. За 2023 онд хан энтийн нутаг хааны өндөр довн дээр очиж улсын авраг шийдвэрлэл хатуучны тэмцээнд оролцож байсан залуудаа тэг санагдаж байна. За 2 дахь удаага Монгол улсын авраг шийдвэрлэл хатуучны тэмцээнд оролцож байна. За 3 минутаа мөртөө шургуулна. Бугуулдан. Бугуул нэмрээ явуулсан 2 мөр гарсан алдчихлаа. Алдар төхөрийн тал тожил дархны нутаг адуун чулуугаар нутагтай улсын зүүн бүсийн авраг дуучин талын дүмэн адуучны тэмцээнд дөрүүлж эрхэн аваад оролцож байгаа. Хинтээ аймгийн Батнур сумын яриад Батэрдний жанчуун юм гарч ирж байна. Заалан төмөнд Батэрдний жанчуун ямыг өнөөдөр дээгүүр оролцсноо л гэж таамаг тавьсан. Зааврын мөрөө явуулсан дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрдээ. За ямар ч хэлсэн уурга шүүрэн дээрээ 9 өнөтэй болж байна. За дөрсөн ах нь 2017 онд Хинтээ аймгийн авраг шийдвэрлэл хатуучны тэмцээнд дөрвүүлж ийсэн Батэрдний будод гэж сайн адуучин байгаа. За өнөөдөр ахтайгаа ирж гисэн оролцож байна. За ах нь хажуудлаа шахаж байгаа нөгөө байлуу алагмар явсан. За уурга чирн хүрсэнгүй. За энэ байлуу алагмарыг нь хашаанаас гарахад л дагаж хөдлөхгүй бол хоцроод байдаг. Ягарахгүй хоцорж байна. За харалцсан газрыг шургуулсан. Тэр жигтэй чирэгдээ авчлаа. 12 оноотой болж байна. За адуучин өөрийнхөө алдааг тавтахгүй бол урагшаага гүүгээд за явж чад ургалчихсан. Ерөн зөв талаас ургалсан юм байна. За ингээ Батэрдний жанчуун юм 12 оноотой тэмцээн өндөрлөж байна. Уул усны дэваажин Увс аймгийн Өмнө Говь сумаас өнгөрсөн жилийн нүүдэлчин фестивалийн аврагт дуучин Нарантайм Баатар зүрэн гарч ирж байна. За нүүдэлчин фестивал нэг удаа тэргүүн байр, нэг удаа 2 дугаар байр шалгарсан. Сумын автаа дөрвүүлээд аймгийн бүстэй дөрвүүлээд аймгийн аврагаас 2 медальтай дуучин. За бугуул нэмрээ явуулсан их л гоё явдаг мөр байна. Шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрлээ. За харин уурга шүүрэг ингэж л удаа авахаастай самбаатай зарим гэрэмэг шүүрдэг. За тэгэл осол гоё юм аа. За Увс нутгийн адуучин залуучууд Монгол орон дээр асал нэрээ зураатуулж байгаа. За энэ бол одоос холбооны даргын хичээл зүтгэлийн үр дүн. За Увс аймгийн Дэс сум яриад улсын хилээр нутагтай ус нуурын иргэд амьдардаг бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчны хүүс. За өөрөө Монгол улсын авраг адуучин аймгийн алдар туяач спортын мастер Самбуг Яданжав гэж хүн Увс нутгийн залуучуудыг удирдах Монгол улсын бүхэл тэмцээн уралдаанд өөрөө дагаж явж хөтөлж энэ одоо Увс нутгийн залуучуудаа алдар шуулж байгаа. Замартай шургуулаад шургуулад арч байна. За 12 оноотой явган шургуулж байна. Явган шургуулсан ганц адуу гарсан нөгөө саарлаад дуг. За нэг татаад одоо зогсоондоо. За ийм л одоо ахваастай самбаатай. За мөнгөн шигээ урдаас нь гүйсэн. За бугуулаа дээш нь өлгөөд авсан дахиад өлгөсөн. За мөнгө ах нь явж очсон бас л дээгүр нь өлгөөл гаргачих байна. За ийм л одоо чадварлаг адуучин да. Увс аймгийн Өмнө Говь сумын яриат
аймгийн авраг гадуучин Нарантайбаатар зэрэн 21 оноотой болоод өнөөдөр ганцаараа тасарч байна. За сонгоо айрхан дүүргэн ариад за дүүргийн авраг ширүүр хатуучин дэмжээнд 2 удаа дөрүүлсэн Даштржийн Нацгдорч Хээрмэртэй гарч ирлээ. За Монгол эх орны бүхэл тэмцээн уралдаан хүү мандлын торгон ногоо дэмжээн дээр зохион байгуулагддаг. За дэргүү дэмжээг манай сонгоо айрхан дүүргийнх маань хан ул дүүргийнх маань хатуун сүрэг оруулж хашигаа авчирч олон сайхан залуучуудыг эд гав эдрийн жихгээр сарин өрсөлдөх боломжоор хангадаг. За Нацгдорч ташуураа алдаад уурга алдаж байгаа маань сайхан алга мартай гарч ирсэн. Борттой шунаар дөрвөн гарсан зөв талаас уургалж хушуулчих юм аа. Их л хаширлаа. Отхон тэнгэр хайрган завхан гол эдрийн гол алдарт Монгол элс Тэлмэн нураар нутагтай Завхан аймгийн Тэлмэн сумын ариад 2026 оны Завхан аймгийн авраг гадуучин Пүрүүн нэмийн алтан гэрэл гарч иржээ. За 2025 онд сумын аврагтаа дөрүүлээд за эрхэн аваад 2026 онд аймгийн аврагтаа оролцоод төрүүлсэн гадуучин залуу. За өөрийнхөө унган мартайгаа хүү мандлын дарга ногоо дэмжээн дээр ирж адуучин дэмжээнд өөрийгөө сорж байна. За 2 мөртэй ирсэн. За аврагын мөрөө солиод хүрэн мөртэй гарч ирж байгаа манд шүүрээд уурга аваад өндийхтэй хойшоо гүйлэхтэй уурга алдчих байна. За бид бүхэн удаа ширүүл орж байна. Шүүрийг гоё шүүрсэн. Ер нь өнөөдөр хамгийн гоё явсан хүн штэ. Уурга шүүрэхтэй. За уургыг хойноос аваад хөвөлсөн хөвлөд урагшаа гүйлэхтэй уурга алдчих байна. За аврын нот бол харамсалтай байна. За энэ жил Завхан аймгийн Алдархан сумд улсын баруун бүсийн авраг ширүүл хатуучин дэмжээний зохион байгуулж байлаа. За 2 мөр гарсан алдчихлаа. Адуутай харигтай нутаг Монголын үл сүндэрлсэн нутгаас 2025 оны Булган аймгийн авраг гадуучин Зогтбаатарын Нацгдорж гарч ирж байна. За өнөөдөр 20 аймаг 5 дүүргийн гадуучин залуучууд 2026 оны Монгол улсын авраг ширүүл хатуучин дэмжээнд оролцож байна. Өнөөдрийн тэмцээн уралдааныг Монголын хатуучдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын морин спорт бөмбөгийн холбоо, Нэг Монгол төрийн бус байгууллага, Төгөлдөр авдар, үндэсний давхар даатгал өвчөөд компанийн дэмжин хамтран зохион байгуулж байна. За Нацгдорж ташуураа шүүрээд араас нь тонгоогоод үзүүл дүрхэн авлаа. Самартай шургуун дээр нь 2 мөр 3 мөр гарсан. Уургын мөрөө гიშгүүлсэн алдчихлаа. За төв сайхан нутгаас за Төв аймгийн Батсүмбэр сумын ариад за Монголын хатуучдын холбоо зохион байгуулсан Улаанбаатар хот Чингис хааны зохицолбор зохион байгуулагдсан талын юухан хатуучин дэмжээнд дөрвүүлж өнөөдөр эрхэн аваад оролцож байгаа аймгийн авраг хатуучин Рэгзэнгийн Пүрүүдэрж гарч иржээ. Сайхан Монгол залуу хий багтаа хээгүүлэлтээ сайхан залуу да. Заалаг мартайгаа явсан шүүрээ алдаад мөрний явдласаа дургаж үрж байна. За өөрийгөө маш л сайн бэлдсэн. Сарангаа аймагт болох юм бол за бензин олдохгүй бол энэ алаг мартайгаа явнаа л гэж хэлсэн залуу. 2 өдөр дахиад Сарангаа аймаг орондоо гэж хэлсэн залуу өнөөдөр за өөрийгөө сорж байна. За 3 минутаа мөртэй шургуулжанд бугуулсан 2 мөр гарсан алдчихлаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүргээ оруулж дэмжлэг үзүүлж байгаа 2 хүний нэг нь за Төв аймгийн Сүмбэр сумын ариад аймгийн авраг гадуучин Зоргоогийн Бэлгүүн гарч ирж байна. За аймгийн аврагтаа 1 удаа 2 дугаар байр, аймгийн бүстэй 3 дугаар байр, сумын аврагтаа 3 удаа дөрүүлээд за энэ жил улсын төвийн бүсийн аврагч дөрөв хатуучин дэмцээнд хүрэл медаль авсан гадуучин зааваргаа аваад өндийсэн унж болохгүй амчих юм аа. За харамсалтай за алдаа нэр нь юу байсан юм бол та. Ташуураа аваад мөрний явдал засаад уургаа шүүрээд завуургаа шүүрэхтэй бие татчих чадаагүй юм байна штэ. За бүургнээсээ татсан болчтой. Завуургын мөр зог тусаад завуртай гүрээд аваад унаа шууд нойлчлоо. Бас л сэтгэл юм аа. Өнөөдрөөс 30 гаруй мордыг авчирч өөрөө оролцож энэ олон сайхан залуучуудыг сайхан баясгах байна. Төөш өндөр 3 мөр гарсан үзүүрийн гадуур шургуулсан уурга алдчихлаа. За энэ 2 гарын тамир сайтай сайн л залуу болсонгүй. За энэ тэмцээн уралдаанд явхад бас ээж нь хүүгээ маш сайн дэмждэг. За нэг л өдөр хүүн Монгол улсын авраг гадуучин болно доо. Явган шуурдарын газар гарсан уургалсан бас л уурга алдчихлаа. За 2 уургаллаа 2 удаа толгой оллоо. За тэгтээс боломж байна л гэсэн үг.
их газрын жолоо сүндэрлэж ангийн голын хөндөй дэлгэрхийн тал нутаг Дуу аймаг нутгийн өлгий Дундгуй аймгаас 2026 оны аймгийн аваргын 2 дугаар байрыг шагнал дадуучин аймгийн бүсгийн аварга дадуучин Батбэлгийн Дүвшин баяр гарч иржээ. Саарсан нутаг бол Дундгуй аймгийн сайн цагаан сумынх. Дундгуй аймгийн аваргачлал дадуучин дэмжээнд Энкватрийн Бүрэнбаатар дөрвөлсөн. Бүрэнбаатар оролцох боломжгүй болсон учраас 2 дорсон дадуучин залуу 4-ийн дагуу оролцох хэрэгтэй байдаг. Уургаж үрлээ. Дадуучин залуучуудын ард малгай болон 4 тал малгай жанжин малгайтай тэмцээн уралдаанд оролцъё гэж тохирж байгаа. Халахын сайхан ирчүүд ард малгай өмсөж ардын дугаа илнаа л гэж байгаа. Явган шүрэндээ 2 мөр гарсан харин уургалсан. Сартай адууны сарыг гарч саргүй адууны магнаг л харлаа. 15 гонот тоолсон. Дүвшин баярын хувьд одоо булгаан дээр л одоо өөрийгөө сорж 9 гонот бол 24 гонот тоолохоор бас боломж байгаа. Өврийн сайхан ханга аймгийн Бүрд сум Монгол эх орны төв цэгээс 2026 оны Өвөр ханга аймгийн аварга дуучин Ган хуйгийн Батбэмб гарч иржээ. Аймгийн аваргаас 1 алтан медаль, 1 хүрэл медаль аваад байгаа. Бүрд сумд Монгол улсын аварга цолтой 3 хүн байдаг. Монгол улсын аварга дуучин Доржин охин тогтохын шавн Батбэмб явлаа. Шүүрээд мөртөөгөө унаад нойлчлоо. Уургал шүүрэн дээр мортойгоо унах, уургаа хугалах юм бол шүүр алдаад уургаа алдах юм бол шууд нойлчдаг. Ингээ Батбэмб болсонгүй. Улаанбаатар хот хан уул дүүрэг. Дүүргийн аваргачлал хадуучин дэмжээнд 2 удаа дөрвөлсөн Инг сайхны Амгаланбаатар гарч ирж байна. Хан уул дүүргийн хадуучдын албан дэргүүн Монгол улсын аварга хадуучийн спортын мастер Ванчхийн Гамбат ажилдаг. Дүүргийн аварга тогтмол зохион байгуулж байгаа. Шүүрээд нөгөө гартаа сэлгээд морины явдал засаад уургаа шүүрч байна. Уурал шүүрэн дээр 6 гоноттой боллоо. Би түүхэн удааш руу дарж байна. Морины хурдыг харж шүүгчүүдээс оноо өгж байгаа. Өнөөдрийн шүүгчээр Монгол улсын аварга дуучин Ванчхийн Гамбат, Ванчин Доржин Гамбат, Монгол улсын аварга дуучин Баян Далайн Бямбсран, Баян Хонгор аймгийн хадуучдын албан дэргүүн Дэлгэр Далай, Төв аймгийн хадуучдын албан дэргүүн Үүрт сайхын Чин зөргнөр ажиллаж байна. Талбай дээр маш олон шүүгчүүд байгаа. Морьтой шүргнэр үзүүрэн гэдэг шургуулаад зогсоож байна. Бас л 2 оноо дээр зогсоогоод 6 гон аваад 12 оноотой боллоо. Талбайн шүүгчээр Мөнгөлөг бай тэмээлийг үүсэн байгуулагч Өлзигийн Батцорг, Улс аймгийн дэс Сүм яриад Монгол улсын аварга дуучин Самбуугийн Ядамжов, Сонгой хайрхан дүүргийн хадуучдын албан дэргүүн аймгийн аварга дуучин Баасан Жаргал, Самбуугийн Ядамжов, Энти аймгийн Дэлгэрхан сумын хадуучдын албан дэргүүн Сумын алдар туяач Баян дүүрэн 4 мөр гарсан юм байна. Үзүрэн гэдэг шургуулаа л авчлаа. Адуугунгаас ингээ 3 дөрөлд оролцоод 6 оноо аваад 18 оноотой боллоо да. Өмнө 3 дөрөлдөө жигтгэн оноо авсан. 18 оноотой болсон хариуцлагатай болж байна. Булгаан дээр сайхан оролцох хэрэгтэй. Налайх дүүрэг тайж арганаар нутагтай сайхны Батчаргал гарч ирлээ. 2026 оны дүүргийн уртаа дөрвөлсөн дуучаа харалдсан барьтай гарч ирлээ. Шүүрээд мөрний явдал засаад уургаа үзүр дөрхөн авлаа. Би түрхэн удааш руу дарж байна. Мөрний явдал зассан уургаа авсан 6 гоноттой боллоо. Морьтой шүргнэр нь 3 мөр гарсан. Уурган мөрөө шахаад явуулсан. Алдчихлаа. Улаанбаатар хот Баян зүрх дүүргийн ариад Оюнбатын Отхон бэлэг гарч ирлээ. Баян зүрх дүүргийн хадуучдын холбоос дүүргийн аварга зохион байгуулж тамирчнаа ингээ явуулдаг болж байна. Дүвшин баяр ирчихсэн. Шахаж гарагдсан. Шүүрнэ. Уургал шүүрэн дээр нойлчлаа. 3 мөр гаргаж өгсөн. Уурган мөрөө явуулсан. Алдчихлаа. Алтай даван багт сүндэрлэн байдаг Баян өлгийн аймаг Ногоонор сумын ариад улсын баруун бүсийн аварга дуучин Навр Узбек гарч ирж байна. Сумын аврагт 1 удаа 3 дугаар барьшил гарсан дуучин хар азрахтай гарч ирсэн. Шүүрээд нөгөө гартаа сэлэхгүй уургаа шүүрч байна. Тэр нахваста самбатаа дуучин ямар ч гэсэн уурга шүүрэн дээр 9 оноотой боллоо. Холбон тэргүүн Навр Узхан ирж гисэн. Оролцож байгаа. Морьтой шүргнэр нь 2 мөр гарсан. Алдчихлаа.
Алтан сүрлэг нуруу гасагт хайрхан дэлгэрийн удам хөндийгөөс аймгийн авраг адуучин Содон Зэрэнгийн Бүрнээ Баатар гарч ирж байна. Загвалтай аймгийн дэлгэр сумаас зэрэн ирж оролцож байна. За 2025 онд аймгийн хата төрүүлсэн адуучин ташуура алдж байгаа маань. Уургаж хүрээд 3 минутаа олноо ямар тач заавар бас болсонгүй. Нойлж байна. За ташуура алдсан уургын бараа явуулсан тутсан байна. Мөртөө шүрүүнрээ буулцсан олон адуу гарсан олон адуу дундаас орчлон за магнаалтцаа дагаад явсан болдгоо. Говийн сайжинд уран сайхан уул сүндэрлсэн ялын ам хонгорын гисэн дэлхий дурсагддаг өмнгийн шаргалгаваас Өмнөг аймгийн хаангар сумээр саран туяагийн Баттуйг гарч ирж байна. За аймгийн авраг шилрүүл хатуушин тэмцээнд 7 удаа дөрүүлсэн аймгийн алдар туяачин за аймгийн авраг 7 удаа дөрүүлнэ гэдэг бас л сайн адуушны шинж. Өрний явдал зассан, нилээн зассан урган дээр болсон бай. 3 минутаа олж байна. За бид бүхэн удаашуурд гарч байна. Шүүр аваад өндийгөөд уурган дээр тонгоогоод ургаалдаж байна. За энэ үзүүр дөрвөн тонгоосон юм байна. За аймгийн аврагт 7 удаа төрүүлсэн хүн бол одоогоор байхгүй байна. Энэ амжилтыг давтна гэж бол одоос тун хэцүү. Мөртөө шүрүүнрээ буулцсан гараа авчиж байна. Явган шүрүүнрээ 2 мөр гарсан сүүлийн намирчин алдчих та. За Монголын адуучдын холбоо уурны төрлийн эхний 3 адуучин, буулын төрлийн эхний 3 адуучныг байр эзлүүлдэг. За уурны төрөл өндөр 9 оноотой адуучд шургуулж байна. За Аврангай аймгийн 9 зуус өмөрд аймгийн авраг адуучин зохиц сайхны давг дөрж шургуулжлаа. 6 оноотой болсон 5 хүн гарч ирж уурган дээр өрсөлдөж байгаа. Садарган адуучин Булган аймгийн 3 болог сумрад аймгийн авраг адуучин Пүрэв сүрэнгийн аюун болд уургалсаа. Халиун өдөг байран дээр нэргүүлээд бүх 9 оноо авчлаа. За бид бүхэн удаашрууд гарч байна. За Энтэй аймгийн Батнууруу сумээрээд улсын зүүн бүсийн авраг адуучин Батсуурын Арсланбаатар аглаг адууг мөн адил байран дээр нэргүүлээд 9 оноо аваад дараагийн шатанда шалгарч байна. За одоогийн байдлаар 2 хүн дэшээ гарч ирээд байна. Батсуурын Арсланбаатар гэж бас л жигтэйхэн уургалдаг адуучин юм аа. За 2025 оны Монгол улсын авраг адуучин Дорж бүрийн сумын яас үх халиун өдөг гарсан. Алдчихлаа. За Дундгуй аймгийн сайн цагаан сумээрээд аймгийн бүсийн авраг адуучин Төвшинбаяр уургалсан. За нэг төгсөн 2 төгөхөд уургалж байна. За дөрөвдөө нэг л төгөх ёстой байдаг. За уурганы хөв эргэт л одоо уургалсан дооцдог. За буугал гарнаас салахад буулсан дооцдог. За ингээд Баттэлгийн Төвшинбаяр тэмцээнэ өндөрлөж байна. За 2 адуучин 2-3 дөлөө өрсөлдөж байна. Пүрэв сүрэнгийн аюун болд. За аюун болд бас уургалаад Сала 2-9 оноотой адуучид 2-3 дөлөө өрсөлдөж байна. За Булган аймгийн 3 болог сумраад аймгийн авраг адуучин Сумын зан Пүрэв сүрэнгийн аюун болд уургаллаа. 9 оноо авлаа. За Энтэй аймгийн Батнууруу сумын яриад улсын зүүн бүсийн авраг адуучин Батсуурын Арсланбаатар хонгорлцсон адууг уургалж байна. За 2 адуучин 2 дахь удаага уургалаад тэнцэж байна. За 3 дахь уургалтын дээр нь за нэг Жамлын ган эрдний байлуу алаг марыг гаргаж өгсөн штэ. За Пүрэв сүрэнгийн аюун болд уургалсан уургаа алдаад тавьж туучлаа. За Батсуурын Арсланбаатар нэг алаг марыг дахиад гаргаж өгсөн. Аавын хүүхдүүдээр ялгаагүй Жамлын ган эрдний хоёулын адилхан байлуу алаг марыг оруулсан. За ингээ Батсуурын Арсланбаатар 3 уургалж 3 удаа 9 оноо авч 2026 оны улсын аврагч дөрөв адуучин тэмцээний уурны төрөлд 2 дугаар байр шалгарч байна. За 3 дугаар байранд Булган аймгийн 3 болог сумраад аймгийн авраг адуучин Пүрэв сүрэнгийн аюун болд. За уурны төрлийн аврагаар Улаанбаатаргад хан үлдүүргийн харьяат Инг сайхны Амгаланбаатар шалгарсан. За одоо бугуулан дээр тэнцсэн адуучид 2-3 дөлөө өрсөлдөж байна. За Өмнөг аймгийн харьяат Монгол улсын авраг адуучин Баттуйг бугуулцсан боловч бугуул алдчихлаа. За Борын Бэмсэрэн за байлуу алаг марыг шургуулад 3 дугаар байр шалгарч байна. За бугуулын төрлийн авраг адууч нар Улс аймгийн Өмнөг хувь сумын яриат
аймгийн аврагатуучин Нарантайн Баатар-Сөрөн, Хөвсгөл аймгийн Мөрөн Сүмбэрэд аймгийн аврагатуучин Энквадрын Өсхвэр, 3 дугаар байранд Улаанбаатар гот Багнуур дүүргийн харьяат дүүргийн хошоо аврагатуучин Борын Бямбсур нар шалгарлаа. Монголын ядуучдын албан 2026 оны Монгол Улсын аврагчлалууд ядуучин дэмжээнэ. Баян хонгор аймгийн Галуур Цумбэрэд Монгол Улсын хөдөлмөрийн Баатар, Дандан жимийн Гомжуу багсны нэрмжид улсын аврагчлалууд ядуучин дэмжээрээ зохион байгуулж байна. Өнөөдрийн тэмцээн уралдааныг нэг Монгол төрийн бүс байгууллагын тэргүүн Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Гомжуугийн Зандан шатар дэмжин оролцож байна. За ядуучин аав ихүү ядуучин биш юмаа гэж бодоход ядуучтай ээлтэй за энэ өв соёлыг бас төрийн бодлогод оруулахаар шамдан ажиллаж байгаа. За Монгол эх орныг эзэнтэй байлгаж байгаа залуучуудаа алдаршуулж ядуучдын үнцнийг өргөж өгч байна. За аймгийн хангад бүлэг төрлийн эхний ядуучин Хинтээ аймгийн Баянгадр Сүмбэрэд аймгийн аврагатуучин Мөнгө хөлтийн Жавхланбаяр алаг адуундраа мартсан. За бүлгээд явсан унчлаа. За энэ тэгээд хавчиж боломгүй л ээжтэй. За болтын үнэн төгс Баян хонгор аймгийн Хүрээмар сумын харьяат. За гоё бэлгсөө. За одоо өнгөн ташуурөх хэрэгтэй. Ташуур өгөөд явсан болчтой эсвэл дүүрэн ангаа авахаар байла. За би түүхэн удаа шүрэл харж байна. За харин ядууч дээр нь болиган дээр суухад усал хараатай хэрэгтэй. Биеэрээ хэтэрхий чангарч болохгүй. Чангархал юм бол нүдэн анхал юм бол ер нь унаа штэ. Савранга аймгийн 900 сум яриат аймгийн аврагатуучин цогт сайхны давг дөрж сумын алдар туяас залуу. За 9 авбал өнөөдөрч тэргүүн байр шалгархаар байна. За цанхны 3 зохиог дүүрэн сайхан өгсөн. Сайхан тогтсон. За нэг сайхан ойсон. За энэ ойлтон дээр л суудлаа алдаагүй 2 дахь удаага ойсон. 2 дахь ойлтон дээр л суудлаа алдчихлаа да. Унчиж байна. За Авалган аймгийн 3 бүлэг Сүмбэрэд аймгийн аврагатуучин Пүрэв сүрэнгийн оюун болд за атуу бүлгээд явсан. Ер нь унах шахлаа штэ. За тэгээ суудлаа болоод тэрчтэй гараа авчиж байна. За би түүхэн удаа шруу дарж байна. За цанхны 3 зохиог дүүрэн сайхан өгсөн. Таныг суудлаа алдаад зориг орсон. Тэгээ зориг ороод ташуурцсан болчтой. Дүүрэн ангаа авахаар байлаа. Ташуур өгсөнгөө Багнуур дүүргийн харьяат Борын Бямбсур залаг дундор барьсан адуу тойроод унчиж байна. За Сүхбаатарын инкам болон Сэлэнг аймгийн Баруун бүрэн сум адуу сайхан бэлгсэн сайхан сууж байна өө усал хараатай. За нэг ойгоо тойрч бэлгээд унчлаа да. За их чанга юм да энэ адуу. За үндэсний 8 дугаарыг надад ирж ийсэн. Азар банда бар азар. За бэлгсэн өгөн сайхан сууж байна. Тогтох боломж байсан тэгээд боломгүй ээж. Сархан аймгийн Жаргалан сумын яриат аймгийн аврагатуучин Инкэгийн Баямг хулаа зэрэн дээр барьсан адуу бүлгээд явсан. За ташуур хэрэгтэй дээ. Нэг сайхан ойсон тэгээд гараа авчлаа. За өөрөө азаргаа авчирсан тэгээд хойно ч ташуур өгсөн. Үлгаагүй юм байна. За Дарангай аймгийн Мантах сумын яриат Алтан баярын давг сүрэн заатуу бүлгсэн бүлгээд явсан унчиж байна. За би түүхэн удаа шуулгарж байна. Бүл дээр ээж бууж байна. За Батцуурын Арсланбаатар шаргадуу бүлгсэн унчиж байна. За Арангай аймгийн Хотон Сүмбэрэд аймгийн аврагатуучин Гэндан дамбын дөрцөрн заатуу бүлгсэн залгуулад бүлгэх хэрэгтэй. За бүлэгдгүү дээ ташуур өгсөн. Одоо харин зөглөөд харин. Одоо ташуур өгнө. Ташуур өгд бүлэх гал адуучны авхаа замбаа өөрөө л мэдчихтэй адуугаа яаж бүлгүүлэхийг гаравчлаа. Савын өлгийн аймгийн харьяат Адимбек заалгад өндөр барьсан. Унчлаа. За Монгол Улсын аврагатуучин Доржүрийн Сумьяас үх. За ингэж бүлэгдэг адууч эвгүй л дээ. Ер нь ихэнх тохиолдолд ундаг. За Шимтийн ган тогтох Төв аймгийн Цэлсум аймгийн аврагатуучин Забуур адууч Будан адуучаар бүлгээд явсан.
уншиж байна. За аугийн сайхан тогтсон тэгээд болсонгүй. За Улс аймгийн Өлгийн сум яриад Баатрийн мөнгөн жагаа. Сэтэ бүлгээд явсан басамчлаа. Нэг ойсч үсрээд буучлаа. За Дархан уул аймгийн харьяат Бям сүрэнгийн Бям дорж саарлал дундаар барьсан. За саарлал дуж бүлэхгүй тэхгүй явчлаа. За Дорнод аймгийн Булган сум яриад аймгийн явраг гадууч Инкваторын уран тогтдор. За асалдаг ойсч унжиж байна. За Сүхбаатар аймгийн Дарин сум яриад Гамбалдын Дорд самбуу алаг адуу сайхан бэлгсэн. За та судлаа алдсан. Хавчаад байжтай залуу минь. Хавчиж байгаа эргээ судлаагаа суух юм бол асал гоё үзүүлбэр болохонтэй залуу минь. Унчлаа. Өвсгөл аймгийн Мөрөн сумрад аймгийн явраг гадууч Инкваторын Өсхөөр. За адуу бэлгсэн сайхан бэлгсэн. За тойрч бэлгээд байдаг. Одоо чигээр нь бүлүүлэх хэрэгтэй дээ. За шүүр өгсөн. Шүүргөө чигээр яваад бэлгсэн. Сул хараатай залуу нь хавчиж ядг юм байна. Хоёр хөлөл одоо сугуур нь хавчиж байна. Сабатэртийн жанчуун юм. Хэнтэй аймгийн Батнуурын сум яриад. За зар бүлээд явсан ганц зогсож байна. Өсрээд буучж байна. За Авс аймгийн Өмнө Говь сум яриад Нарантан Баатар зүрэн бэлгүүлж байна. За төвлөгөөд явсан урддаг урд авсан хойшоо суусан. Дахиад залгуулад бэлгсэн. Одоо дэшүүр өгнө. Дэшүүрөө чигээр нь бэлгүүлэх хэрэгтэй. За үйдээ дарсаа. За нүүдэлчин фестивал дөрвөлж ширхэн аваад тулсын аврагт оролцож байна. За Монголын ядуучдын холбоо талын дүмэн ядуучны тэмцээн нүүдэлчин фестивал талын яваа гэдэг энэ гурван тэмцээнээр улсын авраг шийдвэрлэл ядуучны тэмцээнд оролцох эрхийг өгдөг. За ингээ Нарантан Баатар зүрэн авраг ядуучин хэрхэн аваад за өнөөдөр Монгол улсын авраг шийдвэрлэл ядуучны тэмцээнд төрүүлж байгаа юм байна. За нутгийн ах нь Монгол улсын авраг ядуучин Самбуугийн ядамжав. За нутгийн ах мөнгөө за нэргүүн сандаг нар хоёр үргээд явж гарагдж байна. За Завхан аймгийн Тэлэм сум яриад Пүрүүн нэмийн алтан гэрэл шаргад дундаар мартсан шаргад бэлгээд явсан. За гоё бүлгэж явснаа залгадгүй. За шүүр өгөөд цагаан шуруулах хэрэгтэй. За шүүр өгөөд идэг. За чигээр бүлгэдгүй. За Дундгой аймгийн Сайн сонгоо сум яриад Төвшин баяр бартсан. За түр бүлгээд явсан. Үг нь гоё бүлгэжтэй. Суудлаа алдсан буцаа цагаад авчих хэрэгтэй дээ. Болсонгүй унчиж байна. За Аврангай аймгийн Бүр цөмрөнд аймгийн авраг гадуучин Дан үеийн Батбямб. За түр бүлгээд явсан. За давхтай ливгүй байла. Унчиж байна. Хан үл дүүргэн яриад дүүргэн хөшөө авраг гадуучин Инх сайхны Амгалан Баатар халиу дундаар марцсан. Аддууч сайхан бүлгээ явсан. Тогтож өдөг залуу байна. За суудлаа алчих юм аа. Гавчиж яваад ирнэ. Суудлаа алдаж байна. За нэг л удаа азаахал юм бол нэмэргүүлтэй. За налах дүүргэн яриад Бат сайхны Батчрал адууч болохгүй явсан. Тэгээд нэг зайлан дээр нь унчиж байна. Баян зүрх дүүргэн яриад Оюн Батын Отгон бэлэг шаргад дундаар барсан бас л унчлаа. За Авийн Өлгийн аймгийн яриад Навр Узбек халагд дундаар барсан халагд бүлгээд явсан. Одоо шүүрөг нь тойрч бүлгээд идэг. За чигээр нь бэлгүүлэх хэрэгтэй. Шүүр өгсөн. Уг нь л унахааргүй юм байна. Адууч төдийлэн сайн бэлгэсэнгүй. За Агуултай аймгийн Дэлгэр сум яриад аймгийн авраг гадуучин Бүрнэ Баатар. За халуу адуу бэлгэсөө. За харин чиг тогтож идэг авчиж идэг залуу байна. Их л чөлөөтэй байна да. За энэ залуучууд ер нь ингэж л одоо бэлгүүлэх хэрэгтэй. Дашшуур аваад марцсан болчтой өнөөдөр бас л бүлгээний дөрөд бас төрүүлэхээр байла. За тэгтээ гараар зохиод идэг. Их л чөлөөтэй юм аа. За Монголын ядуучдын холбоо нь адуучин бүсгүйчүүдийн дунд морьтой саажуулж тэмцээний улсын аварга 2 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ хүү тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн авраг бүсгүйчүүд оролцож байгаа. Аймаг болгон аймгийн авраг дээр морьтой саажуулж тэмцээний зохион байгуулдаг болсон. За эхний дамирчин Хэнтэй аймгийн Өмнө Дэлгэр сумраад
Гамбалдын алтан зул гарч ирсэн. За Энтэй аймгийнхаа морьтой саад шүлжих тэмцээнд төрүүлсэн 46 секунд 16 дойл дээр орж ирсэн. За дараагийн адуучин бүсгүй Өвөрхөнгөн аймгийн морьтой саад шүлжих тэмцээний авраг адуучин бүсгүй Лав Сүрэнгийн энх зүйл гарч ирсэн хүрмэртэй. За зээрдэмэр шил хурдан шаламгийнда тугнаас тугны хооронд тусал ширүүн очиж байна. За тугаа тойрохдоо хит их томоор тойрох юм бол бас алдаад байдаг. За ингээ энх зүйл 40 секунд 99 дойл дээр орж ирлээ. За баян зүрх дүүргэн яриад Новын болор цэцэг гарч ирлээ. За өвчин гэнүмангийн хушууны бүсгүй Энтэй аймгийн Бэндэр сум гэсэн үг. За тэгтээ баян зүрх дүүргтээс ажиллаж амьдардаг. За тугнаас тугны хооронд тусал хурдам шаламгаа байна. За 41 секунд 93 дойлон дээр орж ирлээ. За дараагийн адуучин бүсгүй Завхан аймгийн Цагаан жулуу сум яриад улсын баруун бүсийн морьтой саад шүлжих тэмцээний авраг бүсгүй Чимбатын үеинч гарч ирлээ. За энэ төвгийг ч осол гоё тойрж байна. За Завхан аймгийн алдар туяач Чимбат гэж бас хүн байгаа. Өнгөрсөн жил Завхан аймгийн аврагчдууд адуучин тэмцээнэ адуун зүрэг дээрээс зохион байгуулж ясан. За Үеинчингийн хувьд 42 секунд 86 дойл дээр орж ирсэн. За дараагийн адуучин бүсгүй Сэлэн аймгийн Мандал сум яриад Довдон Сингээгийн Цас чимэг гарч ирлээ. За 2026 оны Сэлэн аймгийнхаа морьтой саад шүлжих тэмцээнд төрүүлж өнөөдөр эрхэн аваад оролцож байна. За гэртээ ихэл бэлдсэн. Эхний дуугаа тойроод, хоёр дахь дуугаа тойроод, гурав дахь дуугаа тойрохгүй чигээр яваад хасагдчихлаа. За Дундгой аймгийн харьяат Цэцгээгийн Бямб цэцэг гарч ирсэн. За тугаа тойрохдоо арай л томоор тойроод байна. За тугнаас тугны хооронд уургын мөрөө сайн явуулж морин дээр бас л эрэмгий байх хэрэгтэй чөлөөтэй ажиж амжилт гаргана. За Бямб цэцгийн хувьд 52 секунд 17 дойл дээр орж ирлээ. За дараагийн адуучин бүсгүй Хослон сэнгэрдэг Баян хонгор нутаг. За нийслэл улсын аврагын морьтой саад шүлжих тэмцээний дэд авраг сайн зээрдмэр энэ жил 23 настай. За тугийг тойроход бас л хортог шиг тойрдог мөрдөө. За ингээ хоёр дахь тугийг тойроод тугаа авнагаагаад 5 секунд нэмэгдчихлээ. Голын тугийг бас л гаргууд. За ингээ одоо хортог шиг тойрж байж урд явна гэсэн үг. За өөрийнх нь хувьд бол одоо 40 секунд дээр орж ирсэн. За энэ удаагийн хамгийн хурдан нээсэн гэхдээ нэг тугаа унгаагаа 5 секунд нэмэгдээд 45 секунд болсоо. За дараагийн адуучин бүсгүй Дорнод аймгийн Чойулсан сум яриад давгийн оюун эрдэнэ гарч ирсэн. Буурал халдсан морьтой. За Дорнод аймгийнхаа морьтой саад шүлжих тэмцээнд төрүүлээд өнөөдөр эрхэн аваад оролцож байна. За оюун эрдэнэ хувьд 40 секунд 50 дойл дээр орж ирсэн. За одоогийн байдлаар хамгийн хурдан тойрсон бүсгүй болоод байна. За хоёр дээр Өвөрхөнгөн аймгийн яриад Лав Сүрэнгийн энх зул. За гурав дээр Новын болор цэцэг нар одоогийн байдлаар эхний 3 байрт явж байна. За өмнгийн шаргалгаваас Гүнсмаа гарч ирсэн. За уг намарндаа эрэмгийн юмда хэтэрхий тарлаад тугаа тойрохдоо холдуур тойроод байна. За ингээ Гүнсмаа 47 секунд 97 дойл дээр орж ирсэн. За өөрийнхөө унган морьтой ирээгүй шүлгийг гараад малын бичиг өгөөгүй жижиг зэрэгтэй зорж орж ирсэн. За Гүнсмагийн хувьд бол бас л энэ төрлөөр шаламгаа хичээлж улсын авраг болнаа л гэж байгаа. За Авлган аймгийн харьяат Хэм мэдхийн Дэлгэр амгалан гарч ирлээ. Шар хэрмэртэй. За Авлган аймгийнхаа морьтой саад шүлжих тэмцээнд төрүүлж эрхэн аваад оролцож байна. Асал гоё тойрдог морь байна. За тэгтээ тугнаас тугны хоорондоос хурдам шаламгаа авах хэрэгтэй. За нэг туган дээр очиод анхаарал алдаж сарниж болохгүй. 43 секунд 27 дойл дээр орж ирсэн. За одоогийн байдлаар эхний 3-ыг гүцээгүй л байна. За Орхон аймгийн харьяат Дашнимын энх цэцэг. За Орхон аймгийнхаа морьтой саад шүлжих тэмцээнд бас л төрүүлсэн. За эхний дуугаа тойроод хоёр дахь дуугаа тойрохдоо алдчихлаа. За өмнгийн шаргалгаваас өсгөө 90-ийн хатан туул гарч ирсэн. За улсын төвийн бүсийн морьтой саад шүлжих тэмцээнд 3 дугаар байр шараа гараад өнөөдөр эрхэн аваад оролцож байна. За усал морин дэрмгийн юм да. Тугнаас тугны хооронд усал шаламгаа явж байгаа. Гэхдээ тугаа арай л томоор тойроод байна. За энэ тэмцээнд усал шаламгаа оролцож авраг болнаа л гэж байгаа. За хатан туулын хувьд бол өсөх ирээдүйтэй
ийм бүсгүй байсан. За энэ жил одоо малын эмчээр дэжгүй их сургууль суралцгаар байгаа. Хишигтийн Батчимэг алаг мартай гарч ирсэн. Алаг марч тугийг нэлээд холуур тойрлоо. За адуучин дэмжээний хийж байхад манай бүсгүүчүүд санал тавьдаг байсан. За манай бүсгүүчүүд та нар нэг тэмцээн оролдоо хийгээч. Бид нар одоо адуучин тэмцээн үзээд бид нар бас наадад сингэх бас тэмцээн баймаар байна. Санал тавьсан үүдэнд Монголын адуучдын холбоо өртөө сааж хүлжих тэмцээнийг гаргаж ирсэн. 54 секунд 67 дойлоор орж ирсэн. За Сэлэнг аймгийн Баянгол сумын яриад өнгөрсөн жилийн өртөө сааж хүлжих тэмцээний авраг бүсгийн 3 болоор гарч ирсэн. За улсын төвийн бүсэд төрүүлээд улсын аврагтаа төрүүлсэн. Аймгийн аврагтаа энэ жил 3 дугаар барьшил гарсан. 42 секунд 64 дойлоор орж ирсэн. За дараагийн адуучин бүсгийн Завхан аймгийн Тэлмэн сумын яриад Завхан аймгийн мөртөө сааж хүлжих тэмцээний авраг бүсгийн Лавгэрчаагийн Дэрэгчөв гарч ирсэн. За улсын баруун бүсүүд бас л төрүүлж авсан. Тэгээд нэг тугаан унгаагаад 5 секунд нэмэгдээд 4 дугаар байрал орчихсон. За Дэрэгчөв 42 секунд 62 дойлоор орж ирлээ. За Улаанбаатар хот хан улдуургийн харьяат мөнх жаргалын ан хоёр гарч ирсэн хонгор мөртэй. За аймгийн авраг адуучин Төмөн Дөмөрлийн Батцэргийн гэргий. За тугнаас түгний хооронд уургын мөр алдаад байна. За агуулгын дуг руугаа явсан. Усал ширүүг явлаа. За анх хоёрын 48 секундээр орж ирсэн. За одоо 3 адуучин бүсгүй гарч ирээд аврагын додорно. Одоогийн байдлаар Дорнод аймгийн яриад оюун эрдэнэ тэргүүлж явнаа. За улсын зүүн бүсийн мөртөө сааж хүлжих тэмцээний авраг бүсгийн Хинтээ аймгийн Баянгутдаг сумын яриад 8 жил дөржийн Мегмар гарч ирсэн. За Мегмарын хувьд улсын зүүн бүстэй амжилттай оролцож төрүүлж өнөөдөр эрхэн авд оролцож байна. За манай адуучин бүсгүүчүүд маань нөхөртөөгөө хамтсарж ирдэг. За нөхрөөс алдаа оног нь хэлж, за нөхрүүднээс нэгийг бодож хоёрыг тунгааж сайн мөрдөг бас их нэртэй бэлдэх баха. За Мегмар 43 секунд 58 дойлоор орж ирлээ. За Төв аймгийн Баян Дэлгэр сумын яриад Хүрвэгийн Номин Эрдэнэ за Төв сайхан нутгийнхаа мөртөө сааж хүлжих тэмцээнд төрүүлж өнөөдөр эрхэн авд оролцож байна. За Номин Эрдэнгийн хувьд бол 44 секундээр орж ирлээ. За сүүлийн бүсгүй Говьлтай аймгийн яриад Гэрэл доддын Наран гарав гарч ирсэн. За Мориндос Эрмэгийн Баян хонгорд болдог мөртөө сааж хүлжих тэмцээндээс оролцож байлаа. За уургийн морч болсонгүй өөрөө ч одоо эмнэлэг хангалыг сургаж явж исэн ийм бүсгүй гисэн. Наран гаравын хувьд 46 секунд 9 дойлоор орж ирсэн. За энэхүү 2026 оны улсын авраг шалрал адуучин тэмцээний мөртөө сааж хүлжих тэмцээний төрөлд 1-р байранд Дорнод аймгийн Чой улсын сумын яриад Давгийн оюун эрдэнэ, 2-р байранд Өвөрхөн аймгийн яриад Лав үсрэнгийн Инх цул, 3-р байранд Улаанбаатар хот Баян зүрх дүүргийн харьяат Новын Болор цэцэг нар эхний 3 байрыг эзэллээ. оны Монгол улсын авраг адуучтай ийхүү тодруулж шагнал урамшуулал цал хэрэгмийн ийхүү гардуулахад бэлэн боллоо. За ингээд эмхтэй саад сүлжих тэмцээний 3 дугаар байрын эзэн Баян зүрх дүүргийн адуучин Новагийн Болор цэцэг шалгарсан байна. 3 дугаар байранд баяр хүргэе. Болор цэцгийн ийхүү хүндэтгэн урж байна. 2026 оны улсын авраг шалгаруулах адуучин тэмцээний өргөмжлийг та бүхэндээ уншиж сонирдуулъя. Энэ жилийн авраг адуучдаа мөн адилхан хөө өргөмжлүүдийг өгж байгаа болохыг та бүхэндээ сонирдуулъя. Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, Монгол мордын гайхамшигыг дэлхийд дахин таниулах зорилгоор зохион байгуулагдаж буй Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамжинжавын Гомжоо ваксны нэрмжид улсын авраг шалгаруулах адуучин 2026 тэмцээний эмэгтэй саад сүлжиг төрөлд Монгол эмэгтэй цог зал морин дэрэмгийн дайчин чанар бүсгүйн нандин ур ухаанан гайхуулж Монгол хүний омог сүлд хиймрийг сэргэн гутгаар байр эзэлсэн танд халуун баяр хүргэж өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулва.
Адуун сүргийн тань тоос тэнгэр шүргэж адуучин таны алдар эгнэгт дурсагдж явах болтугай. Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнх баяр, нэг Монгол төрийн бус байгууллагын тэргүүн Замдан шатар, Улаанбаатар хот Хүй мандлын дэж 2026 оны 8 дугаар сарын 16 гэсний хүү өргөмжлөгийн хүү гардуулж байгаа юм байна. Баяр хүргье. За 3 дугаар байранд орсон тогсөлжигч маань 2 сая төгрөгийн хүү мөнгөн шагналыг дагалдуулан гардан авч байна. Баяр хүргэе. Эмэгтэй саад сүжиг тэмцээний 2 дугаар байранд Өвөрхөнгөн аймгийн Уянг сумын адуучин Лавг сүрэнгийн энх зулман тодорчээ. Эмэгтэй саад сүжиг тэмцээний тэргүүн байр Дорнод аймгийн Чэ болсон сумын адуучин Дагвын оюун эрдэнэ маань хүү тэргүүн байранд оржээ. За ингээд 2 дугаар байранд орсон бүсгүйчүүд маань 3 сая төгрөгийг дагалдуулан авч байгаа бол эмэгтэй саад сүжиг тэмцээний тэргүүн байранд орсон энэхүү монголжингоо сайхан адуучин бүсгүй маань 5 сая төгрөгний эзэн болж байна. Баяр хүргэе. Улсын авраг шалгаруулах адуучин тэмцээн маань жилээс жилд өргөжин төлж бай шагналан томорч тодорч Монгол өв соёлон тээж яваа та бүхэн маань энэхүү энэ сайхан амжилт үлсийн баяр шагналыг авч байна. За ингээд тэргүүн байранд орж байгаа нөхөө монголжингоо бүсгүй маань Монгол улсын тод манлаа уяа Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Дайдаг хүүгийн баярагийн шуухай хөрөн газар гэж та бүхэн сайн мэднэ тийм ээ. Улс бүсийн 6 ариг төрөний эзэн энэ хурдан хүлгийн охин төл өгж байгаа юм байна. Баяр хүргье. Адуучтай улсын авраг шалгаруулалт тэмцээнд ингээд монголжингоо гэдэг энэ тэмцээ шинээр орж ирж байгаа юм байна. Энэ тэмцээнд төрүүлсэн бүсгүйд өөрийнхөө удмын охин адууг бэлгэлж байна. Уран урагчдын 3 дугаар байранд Булган аймгийн Гурванбулаг сумын адуучин Пүрвсүрэнгийн оюун болдман тодорчээ. Баяр хүргэе. Уран урагч мэхэнхүү сайхан шансарсан тэмцээний 2 дугаар байранд Хинти аймгийн Батноров сумын адуучин Батсуурийн Арслан Баатар маань тодорсон юм аа. За энэ хүнтэй шагналыг инхүү Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнх баяр маань гардуулж байна. Баяр хүргэе. Уран урагч тэмцээний 1-р байр Хан уул дүүргийн адуучин Энгэх сайхны Амгалан Баатар маань тэргүүн байранд орсон юм аа. Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнх баяр нэг Монгол төрийн бус байгууллагын тэргүүн Замдан шатар гэсэн энэхүү сайхан өргөмжлөлийг бүрд хадгалуулан дурсгал болгон өгч байна. Адуучдаа баяр хүргье. Ямар сайхан юм бэ? Энэ сайхан олон амжилт медалуудаа ингээрэн дүрнгэл зууж игнэгт мөнхийн яраалган гарч ирсэн байгаа. Авьяаслаг авхаад самбата хиймэрлэг Монгол ирчүүдтэй баяр хүргье. Монголчуудаа, адуучдаа. Уран бугуйлч мэх энэхүү тэмцээний аваргуудаа шагналыг гардуулах гэж байна. Уран бугуйлч тэмцээний 3 дугаар байранд Багнуур дүүргийн адуучин Бямбсүрэн шалгарчээ. Баяр хүргэе. 2 дугаар байранд Хөвсгөл аймгийн Харьяат адуучин Инхбаатрын Өсөх баяр маань шалгарсан байна. 2 дугаар байр Уран бугуйлч мэх энэхүү авхаад самба шансарсан тэмцээний тэргүүн байранд Увс аймгийн Өмнө говь сумын адуучин Нарантан Баатар сүрэн тодорсон юм аа. Баяр хүргэе. 3 дугаар байранд орсон уран бугуйлч маань 1 сая төгрөг, 2 дугаар байранд шалгарсан уран бугуйлч адуучин маань 2 сая төгрөг, 1 дугаар байранд шалгарсан уран бугуйлч адуучин маань 3 сая төгрөгний эзэн болж байгаамаа. Шагнал гардуулах энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ маань эмнэг хангал сургах хэмээх энэхүү сайхан шансарсан тэмцээний аваргуудтай энэхүү шагналан гардуулахад бэлэн боллоо. Эмнэг хангал сургах
шанд сорсон энэхүү тэмцээн уралдааны 3 дугаар байр буюу 3 дугаар байранд Баян Хонгор аймгийн Хүрээмарал сумын адуучин Болдын үнэн төгс шалгарчээ. 3 дугаар байрын шагналыг үндэсний давхар даатгал компани захирал Бадамөнхийн Жавхланд энэхүү гардуулан харагданаа. Аймгийн алдар туяач Бадамөнхийн Жавхланд баяр хүргэе. 2 дугаар байранд Гоёлтай аймгийн Жаргаланд сумын адуучин Содном Цэрэнгийн Бүрэн Баатар маань энэхүү 2 дугаар байранд орсон юм аа. 2 дугаар байрын шагналыг энэхүү Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнх хоёр маань гардуулж байна. Эмнэг хангас сургах хэмээх энэхүү эрчүүдийн адуучдын шандас сорсон энэхүү уралдааны тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын адуучин Энхбаатрын Өсөг баяр маань шалгарчээ. Тэргүүн байрын шагналыг нэг Монгол байгууллагын тэргүүн Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандан Шадар гардуулж байна. Шилдэг адуучтан эрэлхэг хөвгүүдтэй эх орны бахархал болсон эрчүүдтэй баяр хүргэе. Монголын адуучдын холбооноос нэг Монгол байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү улсын аварга шалгаруулах адуучин тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааны дундуур нэгэн сайхан хүндгэлтэй сайхан үйл явдлыг бүгдээрээ хамтдаа хуваалцъя. Өнөөдөр энэхүү сайхан үйл ажиллагааг хамтран зохион байгуулж олон тэмцээн уралдааныг дэмжин хамтран ажиллаж байгаа үндэсний давхар даатгал компани гэж та бид хэдийнээ сайн мэддэг болсон. Үндэсний давхар даатгал компани гүйцэтгэх захирал аймгийн алдар туяач Бадамөнхийн Жавхлан тэмэх энэ сайхан адуучин залуугийн маань хорвоод мэндэлсэн өдөр, Монголд мэндэлсэн өдөр ийхүү тохиож байгаа юм байна. Энэ цаг хугацаанд бүгдээрээ хамтдаа энэ сайхан баярт мөчийг хуваая, хуваалцъя. Бүтээн гисэн нэгэн хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваалаа. Болгоно гисэн итгэлээр босхон өндөр амжилт руу тэмүүлээрэ гэж хүсэн өрөөё. Төрсөн өдрийн дүг хамтдаа дуулцгаая. Гоё унаха. Гошо. За төрсөн өдрийн дуг хамтдаа дуулцгаая. Эртний боддын сударт хүмүүн заяг олж төрнө гэдэг зүүнний үзүүр дээр будаад өгөхтэй адилаа хэмээн зөвөрлсөн байдаг. Тэр дундаа энэ сайхан Монгол их орондоо Монгол хүмүүн бол төрнө гэдэг бол юугаар ч зөвөрлөшгүй хувь тавилан юм аа. Жавхлантаа баяр хүргэе. Баярын мэлэг бүгдээ хамтдаа энхүү хуваалцъя. Өнөөдөр энхүү улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх зочдтойгоо Жавхлант маань энэхүү сайхан баярт мөчөө хуваалцж байна. Хамтдаа дуусгая. За Жавхлантайгаа 2023 оноос хойш танилцаад энэ мартны өв соёлоор бүр ноён оргил болох улсын аварга шалгаруулах адуучин тэмцээний зохион байгууллаа. За улсын 3 бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээнийг хийгээд за одоо хоёулаа улсын аварга сайхан хийнэ. Энэхүү тэмцээн бол одоо үнэхээр бас хийх ёстой. Энэ малчин ард түмнийг хэдүүлээ бас энэ адуучин залуучуудаа алдаршуулж Монгол их орноос эзэнтэй байлгаж залуучуудыг урамшуулах ёстой гэж ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр улсын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг одоо 16 зохион байгуулъя гэдээсэн өөрөө одоо 16 төрсөн өдрийг хамт гоё наад хийлээ. За 2023 онд би Хинтээ аймгийн Баян утга суманд Монгол улсын аварга шалгаруулах адуучин тэмцээн зохион байгуулж илаа. Яг тэр өдрөөс миний төрсөн өдөр болоо 7 сарын 24-нд. Тэгээ яг бас нэг хүн дэгжсэн баг. Чи яг төрсөн өдөр өөрөө яг улсын аварга хийсэн байна гэх. Яг тэр давхцлаа тэгээд энэ сайхан ирхэн махта цаашдын ажил амьдралд нь хамгийн сайхан өсөн өрөөй. Гэр бүлийн хүнд нь бас сайхан бүхнийг өсөн өрөөё. За дэвшээ хэдүүлээ. За үнэхээр бас сайхан олон хамт олонтойгоо төрсөн өдрөөс тэмдэглэж байна. 2026 оны улсын аварга шалгаруулах адуучин тэмцээний аварга адуучдынхаа шагналыг гардуулах мөч иржээ. Сонсъё. 2026 оны улсын аварга шалгаруулах адуучин тэмцээний 3 дугаар байр буюу 3 дугаар байрын эзэн Ангуул дүүргийн адуучин Энх сайхны Амгалан Баатар маань тодорсон юм аа. Монголын бахархал төвгүүн
3 дугаар байранд орж байгаа хан улдүргийн адуучин Инг сайхны Амгалан Баатар дан 5 сая төгрөгийнхөө өргөмжлөл медалийн хамтаар дагалдуулан өгч байна. За энэ төрөлцөн ирсэн нийт адуучид Монголжингоо октоудаа өсгөөчүүдтэй баяр хүргэе. Тэгээд энэ жил Монголын адуучдын холбоо нэг Монгол төрийн бус байгууллага санаачилж хийдэг. Энэ Монгол адуучдын Монгол өв соёлын хадгалж яваа энэ залуучуудаа нэг сайхан цаашаа үргэлжлүүлж тэмцээн зохиож байгаа бид энэ жил оролцоод дэмжиж одоо бас энэ жил оролцож байгаа маа. Тэр нь бол эн чинь бол нэг л юу л да Монгол адуучдын холбоо, Монголын морин спорт хөгжлийн холбоо. Урдан морины хүүхэд адуучин болно. Адуучин хүн морь уйн ерөөсөө нэг л соёл юм. Тэгэхээр энэ бол Монголын өв соёлыг бас ингэж цааш нь хөгжүүлж яваа. Бас төрийн түвшээ болсон Зандан шатар даргадаа маш их баярлж байна. Талархж байна гэдгээ бас хэлье. Бас мөнх хоёр дүүдээ бас баярлаа гэж хэлье. Тэгээд энэ дээр одоо 3 дугаар байранд орсон юм билээ. Амгалан Баатар да одоо миний би Монгол улсын тод манлаа уяач баяр дөржийн зүгээс 50-та охин дааг бэлгэлье. За 2 дугаар байрын Монгол улсын тод манлаа уяач давг дөрж байгаа Монгол улсын морин спорт хөгжлийн холбооны ерөнхийлөгч давг дөрж байгаа хүн бас 50-та охин адуу ус бэлгэлье. Төрүүлсэн залууд Монгол улсын хөдөлмөрийн баатар даваа гуугаан одоо хонгор азарганы төлөө азарган үрээ бас бэлгэлж байгаа маа морин спорт хөгжлийн холбооны зүгээс ингэж нэмж байгаа маа. За баярлалаа тавхандаа. Баяр хүргэе. Монголын морин спорт уяачдын холбоо бол адуучтаа эрхлэг залуучтаа ингэж л гоё дэмждэг юм сайхан байгууллага байгаамаа. Танд баяр хүргэе. Амжилт хүсье. Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Монгол улсын тод манлаа уяач Балдоржийн баяр дөрчөнд хэн баяр хүргэе. За 2 дугаар байранд орсон Булган аймгийн 3 булаг сумын харьяат Төрөв сүрэнгийн оюун болдтой баяр хүргэе. Оюун болдтой 10 сая төгрөгийнхөө хурдан удмын одоо саяны байны хамтарын хүү гардуулж байна. 2 дугаар байранд орсон Булган аймгийн 3 булаг сумын адуучин Төрөв сүрэнгийн оюун болдод Монголын адуучдын холбооны тэргүүн мөнх хоёр маань байг шагналыг гардуулж байна. Тод манлаа уяач давг дөржийн охин адуугийнхөө давхар бэлгэлсэн гэдгийг та бүхэндээ дахин санардуулгад таатай байна. Баяр хүргэе. За эрхэм наадамчтаа, адуучтаа, эрхэм зочдоо. Та бидний хүсэн хүлээсэн догтлол дүүрэн мөчийнхүү иржээ. Монгол улсын 2026 оны адуучдын авраг шалгаруулах тэмцээний авраг адуучныг та бүхэндээ тунхаглан зарлахад таатай байна. Улсын авраг адуучин Увс аймгийн Өмнөг сумын адуучин Баатар сүрэндээ баяр хүргэе. За ингээд энэхүү өргөмжлөлийг Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомбожийн Зандан шатар гардуулан өгч байна. Баяр хүргэе. За ингээд тэргүүн байранд орсон 2026 он буюу гал барин жилийн авраг адуучинда та бүхний харж байгаа энэхүү портер машиныг гардуулан өгч байгааг санардуулъя. Сааман Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Балчин Монгол улсын тод манлаа уяач 20 дугаар зууны мандаа хүлэгч Данзан ямын даваа хүүгийн энэхүү хурдан ажнаг бэлэг болгон өгч байна. Ухаан төрлөөр баяр хүргэе. 2026 оны авраг адуучинда 2026 оны бахархал болсон энэ сайхан залуудаа Баатар сүрэндээ баяр хүргэе. Сонсъё.
За ингээд та бүхнийг дурсгалын зураг хамтдаа татуулахыг хүрж байна. Бүгдээрээ урагшлаад зураг авахулъя. За мөн Баатар сүрэндээ Монголын морин спорт, морин бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэ мөнх маань бас нэгэн шагналыг гардуулж байгаамаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамжин Гомжовын нэрэмжит Монгол улсын авраг шалгаруулах адуучин 2026 тэмцээний авраг шалгаруулах энэхүү тэмцээний авраг адуучин болсон Баатар сүрэндээ Франц улсад аялах 10 сая төгрөгийн эрхийн бичгийг инхүү мөнх хоёр маань гардуулж өгч байна. За ингээд 12 сард зөвхөн одоо уяачдаа, адуучдаа зориулсан энэхүү морин спортын энэхүү сайхан аялалд энэхүү 10 сая төгрөгөөр аялах эрхийн бичгийг гардуулж өгч байна. Баяр хүргэе. За ингээд та бүхэндээ бас нэгэн сайхан баярт мэдээг хуваалцахад Монголын адуучдын холбоотойгоо Монголын морин спорт уяачдын холбоо маань цаашдаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар болсон шүү адуучдаа. 2028 онд Завхан аймагт болох их хур тэмээх нэрхүү тэмцээн уралдаанаар улсын аварга дахин зохион байгуулахаар ярилцаад эхэлсэн шүү. Адуучдаа амжилт хүсье. Монгол эх орныг эзэнтэй байлгаж байгаа, Монгол эх орны хиймрийг бас өсгөн өрцүүлж байгаа залуучууд маань уран зурагтай өдөө амьдарч Монгол эх орноо эзэнтэй байлгаж Монгол энэ дэлхийн талыг эзэлсэн Монгол адууга өсгөн өржүүлж Монгол нутаг маань эзэнтэй байж энэ өв соёлмаа сайхан дэлгэрэх болтугай. Өнөөдөр бас шалгарсан олон сайхан залуучууд дараагийн тэмцээн уралдаанд оролцож, за эндээс олон сайхан залуучууд энэ өв соёл руу орж эхнэр за аав ээж нь хүүхдээ дэмжиж Монгол хүн Монгол гэдгээрээ омогшиж энэ сайхан өв соёл үрд одоо дэлгэрэх болтугай. Өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин ажилласан Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатар даргатай Монголын морин спорт уяачдын холбооныханд за мөн дээрээс нь энэ холболтыг хийж байгаа манай жавхлан дахтаа бас баярсан туснаа дахин илэрхийлье. Мөн дээрээс нь Монголын одоо морин бөмбөгийн холбооныхтай бас хамтарч ажиллахаар боллоо. За тэгээд дараа жилийн улсын авраг шалгаруулах адуучин тэмцээн харын сайхан хангаа нутагт болох нэ. За тэгээд дараа жилийн Монгол улсын авраг шалгаруулах адуучин тэмцээнээр эргэн уулзъя. За Монголын цэлгэр уудын тал нутагт уургаан барьсан, бугуул барьсан адуучдын маань хэмэр сүлдэн өөдөө явахыг ерөөл өргөе. За урдан хүлэг мордоос чинь уургын мөр олон төрөг болтгай. Өөрөө болон удам залах үе чинь Монгол улсын авраг адуучин болох болтгай. Оохэй! 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 За баярлалаа өнөөдрийн тэмцээний сайхан болсон тэмцээнд ингээд албан ёсоор хааж байна. Дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. Баатар сүрэндээ баяр хүргье. Адуучин тэмцээн бол одоо ер нь мэрэгжлийн шатанд хүрсэн байна. Бүх тамирчин жигд сайн, бүх уурганы хөв, бугуйлын хөв бүх хэмжээтэй онооны жагтаатай сэтгэл маш өндөр байна. За өнөөдөр улсын аврагтаа анх удаа онгон намхтай хоёр мөрөө олж ирж оролцоод хос медаль хүртсэндээ маш их баяртай байна. Монгол адуучтай одоос болж байгаа адуучин тэмцээнд ордог бүх адуучин залуучуудтай цааш тэмцээнд өндөр амжилт хүсье. Зарим гэж амжилттай орцсондоо баяртай байна. Тал нутаг маань одоо дан ганц эрсдэгээр бас төсөөллийн аргагүй эмэгтэйчүүд маань байж аж гэр бүл одоо нутаг маань эзэнтэй байх юм аа. За адуучин 2026 тэмцээнд амжилттай оролцсон бүх адуучин залуучууд болон бүсгүйчүүдтэй цаашдын ажил амьдрал улам амжилттай хүсээрээ. 21 аймгийн шилдэг бүсгүйчүүд бас дүүргийн болон уран бүсийн маань шалгарч ирсэн бүх бүсгүйчүүдтэй бүгд баярлалаа. Та нар минь ч гэсэн үнээр мундаг шүү. Одоо хүнд өдрийн хол гэж байдаг. Одоо та нар дараагийн жил хинч төрүүлж болно. Хинч одоо юу ам тийм бахаар та нар минь ч гэсэн бүгдээрээ мундаг бүсгүйчүүд шүү. За 2026 оны Монгол улсын авраг шалгаруулах адуучин тэмцээний авраг адуучинд
За манай Төгөлдөр авдрын хамт олон Гүнгүрбаатай авдраар бас бэлгэлдэг болж байгаа. За бид тэр 2026 оны 1 сард талын жавхаа адуучин тэмцээн дээр Төгөлдөр авдрынхаа хамт олонтой танилцаад за ухаан дээр тэмцээнийг бас дэмжин оролцож байсан. За улсын аврагч шалралт адуучин тэмцээн дээр манайх ингээд Монгол өв соёлоо бас дэмжиж жил болго ингээд төрүүлсэн адуучин залууд Гүнгүрбаатай авдрыг бас бэлгэлдэг болёо гэсэн тийм саналыг өөрөө дэвшүүлээд за тэгээд өнөөдөр төрүүлсэн адуучин залуу ингээд Төгөлдөр авдрын хамт олон үйлдвэр дээр нэрээд одоо авдраа авах гээд бэлэн болж байна. За наваа дагаа зургийн Төгөлдөр гэдэг одоо энэ Төгөлдөр авдар брендийг үүсгээд ажиллаа явж байна. Хүүхэд ахнаас 7-8 жил хурдан адууны нуруунд дөр өссөн. Одоо ч гэсэн үе нутаг үгээд гэгэлцээд одоо адууны соёлд бас хайртай хамгаалж явахыг хүсдэг одоо эгэл жирийн залуу гэнэ Монгол залуу гэнэ. Тэгээ одоо миний хувьд өв соёлынхоо төлөө хийж чадах бас жижигхэн гэсэн зүйл юм уу гэж одоо жил болгоны адуучин тэмцээн дээр одоо Төгөлдөр авдар болвол одоо ингээд брэнд чанар гэх юм уу. Тийм болгож явуул үүд миний нэг адууныхаа соёлд оруулж байгаа хувь нэмэр тэр юм уу да гэж бодож байгаа. Одоо болор цом таадам бас нэлээд хэдэн жил оролцсон. Ер нь бол өвөлдөө одоо болор цом 100 намартаа одоо адууныхаа соёл тэгээд тэр нэг монгол хэл утга уран зохиол гэсэн тэр өвөө бас ингээд бас өөрийнхөө хэмжээгээр л одоо хайрлаж хамгаалж оролцож байгаа маань оролцоо маань тэр юм да. Тэгэхээр одоо бол ер нь Төгөлдөр авдар гэх юм бол болор цомын тайзан дээр байж яг одоо адуучин тэмцээний улсын авраг адуучин тайзан дээр байж яг тэгэх юм бол одоо би энэ одоо өв соёл аваасаа өвлж авсан энэ сэлбэрийн энэ монгол ахуй соёлыг одоо ингэж тээж хадгалж яваа маань одоо нэр төрийн хэрэг одоо өвний өөрийн баяр талархал болох гэдэг юм уу да. Тийм. Энэ өв соёлыг бас дэмжин оролцсон. Танд болон танай хамт бол баярлалаа хэлье. Тийм. Танай хамт олон гэсэн бас энэ сайхан залуучуудыг энэ монгол өв соёл, адуун соёл авч яваад бас талархал илэрхийлье. За баярлалаа. За. Одоо эрчүүдийн эд хавыг гайхуулсан тийм уралдаан тэмцээн учраас ер нь бол нацаг дорч хийж байгаа одоо эрэгтэй хүний яг бэлэгдэл. Тийм учраас ер нь цааштай юм адуучин тэмцээн дээр бол нацаг дорчтой авдар байсан. Одоо бэлэгдлийн хөв зөв юм уу гэд одоо хэн нэрж авсан бай гэд энийг бол зорж хийсэн байгаа. Тэгээд манай авдарч 80-тай 100-тай 120-тай ч юм уу гардаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг бичгийн хувьд өөр ч гэсэн хэллэгний хувьд адилхан учраас 90 см хийсэн байгаа. Бас 90 бэр гэдгээр нь бодож бэлгдэж хийсэн байгаа. Тэгээд баяр хүргээд харилцаад гард орчод Төгөлдөр Баатар сар. нутаг Ус аймгийн өмнө говьсон. Усханы өмнө. За усын өмнө говьроо тэгээд одоо адуучин тэмцээний маань төрөө шагналд явж байгаа юм байна. За их баярлалаа. Тэгээд ийм шагналгаар дуусна Төгөлдөр ахта маш их баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Ахын гарыг бас цайлгаж. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцат компани.